Би бас нэг юм сонсч ирсэн. Ер нь бол ингээд одоо энэ e-спорт тоглоход мэдээж нөгөө эсрэг багийнхаа ч юм уу эсрэг тоглож байгаа хүмүүсээ шатаах, шарын гоцойлгох тий басамжлах, доош нь хийх одоо юу гэж хэлгийг. Тэгээд одоо янз бүрийн одоо trash talk гэдэг шүү дээ тий. Тийм зүйлийг хамгийн их ашигладаг байсан гэсэн одоо Синзүүд хоёр тэргээрээ Монгол улсыг дөргөөж исэн гэсэн. Хоёрын ам хэл бүр үнэхээр амар байсан гэсэн. Тэгээд хоёр баг тэгж танилцсан гэсэн үү? Ер нь бол тэгсэн. Ингээд нэг тоглолдог одоо скин ченжертэйгээд ер нь дуртай скинээгээд үнгүү тоглолдог тэмцээрүүд байхгүй. Гэтэ ер нь тоглох боломж нь айгүй ховор хүлээж байгаа тоглолдог. Яг тэрний тоглолт нь одоо нэг хүлээлтэнд нь бит хоёр сууж байсан юм аа. Онлайнаар л да. Тэгээд яг дараагийн мапын солигдоод орсон чинь би гиглүүлдэг байхгүй. Тэгээд дараа нь аккаунтаа сольж орж ирээд нэг хүн админы амар хараагаад байсан юм би. Ватсан бандаж гэдэг. Тэгсэн чинь тэгээд нэг намайг хоолоогоор Синзүү спект байхдаа таньдсан. Тэнгүүтлээ дараа нь админд намайг ховлоод энэ нөгөө таныг атсан бандаж гэдэг хүүхдээс гээд тэгээд би яг Синзүү ямар зөв хүүхэд вэ гэж бодоод тэгээ байж байгаа дараах нь нэг удаагүй танилцаад тэгэл найзууд олж байгаа л писэний тэмцээнд яг анх ороод тэгэл яг тэгтэл анх уулзчихсан. Тэгэл ерөн дэрнээс хойш найзсан. 19 оны 6 сарын 21 хатаар. Амар сонгож байна. Үнэхээр романтик юм аа. Яг бисэнийхэн тэмцээнийхэн он сараар санаатай тоодохгүй гэдэг. Наад яг тэр зураг. Хайчоо. Яг тэрний зургийг гаргаад өгөөч шүү надад. Манайхаас. Ямар зураг. Энэ бол энэ хоёрын стрим хийж явах үеийн зураг. Гэхдээ би танаас бичлэг үзүүл. Энэ яг нэг жижигхэн хэсэг нь баггүй тий. Та хоёр ч ямар ч явах хүмүүс байсан. За одоо тэрийг яг хамтдаа хайлтаарай. Гэнэ хэштег байгаа стаар. Бүр ийм байхдаа та хоёр тийм амар хараал өгөхөөс хүмүүсийг хийдэг байсан гэхээр бас үнэхээр амар байна. Та хоёрч яг тийм одоо хүмүүсийг тэгж байгаа жихнээсээ тэр бодиттой хүмүүстэй уулзч тийм түүх байна уу? Байна. Бид хоёр яг нэг тоглож байгаад нэг ер нь хүмүүс хэрэлдээд идэгсэх хүмүүстэй тэгэл нэг өдөр ингээ тэр үдэг бол таарсан ялчгүй. Тухайн үеийн community нөр амар токсиксэн л та. Тэгэл тэр хүмүүсээс хараад сурсан. Тэгэл тэр хүмүүсээс сурсан амар бол хараалаа тэр хүмүүс дээрээ ашиглав. Тэгэд яг нэг тэгээ уулзж байгаа алнаа малнаа гэд ахнаар тэгээд тэгээ яг бид хоёр нэг бисэний тэмцээнд орцсон явж байгаад нэг хөгшин 30 эд даах ирээд тэгээд ингээд нэг дүүгээрээ Синзүү хэмжээний хоёрыг олоолаад иргээд тэгээ бид хоёр яг тэмцээнд орж явж байгаад баригдаад очиод тэгдэг за та хоёрын аль нь Синзүүний ингэж байгаа байхгүй. Синзүү над руу заагаад наа чи Синзүү гээд тэгээ би пизза яг загнуулчихаа өгөө ахаа наа чи өөрөө Синзүү юм уу тэгээд тэгээд байсан тэр ах нэг зодж модоогүй. За ахын дүүнраа одоо жоохон паниктайхан шүү. Тэгээд нэг хэдөө гэлжээл явсан. Тэгэл тэгж тэгж болохгүй байна да. Тэгээд тэрнээс хойш яг таарчиж магадгүй юм байна да гэд жоохон дарж хэлсэн. Таарчод эвгүүдх юм байна да. Чамайг бас шууд заадаг амар юм тий. Би бас тэр үедээ амар эвгүйсэн юм аа. Эвгүүч ирүүл яах вэ мэдэхгүй. Тэгтээ зүгээр ингээд хүмүүнтэй эргэлдэж штэ. Тэнгүүтлээ дугаараа өгчөд тэг гэрийн гадаа ирчээ залган малга гэдэг. Тэг яг ирүүл яах гэсэн юм. 910 Нжиний хоёр бас яг тоглож байгаа танилцчихсан гэсэн тий та хоёрын төв. Анх уулзсан нь тий. Уулзчих нь тий. Тэр дахиад яг бисэний тэмцээнд тэгээд 910 ярих боломж олгож за. Тэр чи юу? Миний яг бараг 2 дахь тэмцээнд ер нь л яг тэр үед тэгээд шүгэн дөрөв дээр яг эмзэг өөдөөс таардаг. Тэ хойж гисэн л да. Эмзэг нэг үг хэлсэн шиг л над руу тий. Нотруугаа юм аа. Гэх тэр ингэдэг. Би тэрийг сонсоогүй л дээ тэгтээ. Тэр үед өсгөөч нэг өмнөх тэмцээн дээр нүсгөө амар шугуулцсан юм ингээд. Тэгээд би жоохон нэг тийм яадаг хүүхэд юм бол да тэр жоохон шар гацаацсан явж агаад өсгөөдөгтэй яг дархнаас ирээ зүгээр нэг шал танихгүй дөрвөнтэй шууд нийлэл орчихсон. Би ч бас ерөн шал танихгүй дөрвөнтэй нийлэл орсон байсан л да. Гэтэл би ясалтаа гэж байна. Би ясалтаа. Тэр амар хэцүү раунд дээр би нэг 3-ыг алаад авчтай юм агар буута. Тэгээд
Сайн байсан уу? Тэнгүүтлээ би дархан руугаа зайлх арилцсан. Тэгээ сонсоогүй гэсэн. Сонсон бол яах байсан? Сонссон чи яах вэ? Өсгөө амар. Тэгээд яг өсгөө дуул анх уулзж байсан. Яг тэр тэмцээнийхээ өдөр ямар царайлаг авах вэ гэж бодчихсон. Нэг амар хадмын бүстэй амар түүгээд. Плиц жоохон бахта шатрын дууланд их явдаг байсан. Шатарт ер нь их хайртай хөвгтэйсэн гэсэн. Надад нэг ийм зураг байна. Плицийн. Хайлгаа энэ зургийн тайлбарыг яриул. Энэ яг нөгөө юу л байна л да. Азийн өсвөрийн Азийн аврах шалгуулалт тэмцээн маань. Энэ ер нь анх удаа тэр үед Монголд болж ирсэн. Тэгээд ер нь шатарчин өөрөө 3 төрөл байдаг байхгүй юу? Rapid Standard Blitz гэдэг. Одоо Blitz нь болохоор миний одоо in-game 8 буюу Country Blitz. Тэгээд Standard Rapid гээ 3 төрөл. Тэгээд ер нь Rapid нь төрүүлж ирсэн. Тэгээд нөгөө эрт нийтд орчлоо. Ямар ч байсан тэгээд нэг юм тэр тэмцээний араас нэг 3 төрөлтөд ороод ингээд тэглээл гэсэн нэг тийм л зураг зүгээр. Амар дараахан Блицийг би санаж ин жоохон бахта сахад болж исэн хүүхдийн олимпиад оролцож исэн тий. Тэр шийдвэр тухайгаа яриул. Яа тэр болохоор юу л даа 16 хүртэлх насны 4 жилд нэг болдог. Тэгээд хамгийн гоё юм нь сакс одоо волейбол, жуудаа юу гэдэг бүх спортын ингээд хамт явдаг ингээд улсаас нангууц гаргаж өгөөл тэгэл тэндээ очиод ингээд би одоо жишээлбэл шатраа тоглолцоод амар чимээг өрчөнд байжгаад шатраа тоглож гараал тэнгүү саксны ордоо оронгооч юу вэ бүр тэнцээж бараг нураах гэж амч тэгэл тэр тэмцээр нь миний хамгийн одоо ч хүртэл хамгийн дурсамжтай хамгийн гоё тэмцээн мэддэг. Одоо ингээл зүгээр Facebook ороод ингээл ухаал байж хат тухайн үед хамтаа явж ирсэн хүүхдүүд бүгд одоо 20 эдтэй болсон яг prime time дээр ирсэн яг олимп дэлхийн мэлхийгээс ингээл медаль авцсан гээл явж идэв. Тэрийг харахаар бас амар гоё дурсамжтай байдаг. Оо. Шатраас орсон учраас яг нэр чинь бас Блиц тэгээд бас тийм өргөө бас боддог гэсэн үг юм ба шүү дээ. Тийм ер нь шатрын Блиц нь болохоор амар хурдан тоглодог болохоор тэгээ би ер нь жоохон нэг тиймэрхүү тэр төрөлдөө хамгийн дуртай байсан болохоор тэгэл ер нь нэр олдохгүй л өгсөн юм дөө. Чам гэхдээ одоо бүх үздэг хүмүүс чам бүлээч гэдэг шүү дээ. Тий. Би бас яг шатраас орж ирсэн гэдэг шиг 910 боллоор Дотогоос орж ирсэн гэж сонсч байсан. Дархандаа бол бас амар Дотогийн хаан нөөжгаад. Тэг би яг нөгөө юуг нь харахаар 910-ын S-ийн нөгөө тоглогчдоос хамгийн бага тийм контрын цагтай гэж сонсч байсан. Анх Dota ингээд нэг амар ланддаг байсан байхгүй ингээд одоо боцодоо тоглоод нэгэндээ тэгээд дарханд яг нэг тим хэсэг байсан юм яг тим хэсэг нь гинт ингээ алга болсон байсан байхгүй. Яагаад алга болсон бэ гэсэн чинь тэр хүмүүс бүгд ингээ контрол орсон. Тэгээ би сүүлд контрол ороод тэгээд бас нэг мэдгүй штэ ороо шууд ландаа хожигд анх удаа тоглож байгаа тоглоод тэгсэн чинь яг дуудлаггүй юу хөл хорой тогтоцсон байхгүй. Тэгэхээр хөл хоройгоор за юу их вэ гэдсэн чинь ингээ онлайнаар ингээл бас ланддаг. Тэгээ би за яаж комтой болох вэ гэсэн чинь нэг писний ах надад нэг тусалж ирсэн юм яг тэр үе. Тэгээ тэр ах надад писи өгөөд тэгээ би битүү ингээл ландаад тэр тэгсээр явсараад Монголд орж ирээд ер нь тэгээ аим хурдан сайжирсан доо ингээд сайн хүмүүстэй жижиг. Вау. Чинзийн үеийнхнээс X үеийнх нэг юм асууж яа гэм бол. Надад нэг тохиолдсон нэг зүйл нь юу гэхээр манай хүү бас яг энэ контрыг тоглодог байсан байхгүй. Тэгээ би санамсаргүй ард нэг удаа очиод энэ дэлгэцийг харсан чинь нэг цэргийг бүр амар буудаж алсан байхгүй. Нөгөөт нь ингээд өвдгөлж унаал те цус нь гараал те. Тэгэхээр би чиас муу муутай энэ чи болж чи над контраа гэдэг ингээд болиулсан байхгүй. Уг нь тэгж болиулаагүйсэн бол энэ спорт ч өөрөө ингээд манай хүүхдэд бас ингээд хөгжөөд ингээд их гоё спорт байх байсан юм байлээ шүү дээ. Би ил жинхэнэ хүн будчихж байгаа юм шиг хүн дээр үлээж авсан болохоос шүү дээ. Надад нэг асуулт байна л да. Энэ ингээд Монголыг донслогсон, монголчуудыг бахархуулсан үнэхээр мундаг залуучууд минь дүнээр монголзийнхан бол. Гэхдээ ихсэн түүхийг сонин. Одоо би бол тэр компьютерийн анх имээ маань ингэж авч өгсөн юм а гэдэг түүх бол миний сэтгэлийг айгүй их тийм догтлуулсан л та. Энэ ихсэн түүхүүдээс ярьж өгөх боломж байна уу? Жишээ нь имээгийнхаа тухай цаан ч бас нэг имээгийнхаа тухай ярихад бэлэн хүн сууж байна. Манай аав ээж хоёр сонсголын бэрхшээлтэй болохоор ажил алддагс аахгүй. Тэгээд Солонгос руу гарч харж лээд байсан. Тэр үед л яг нэг тэгэл авир боломж муутай тэгэл имээг гуйсаар агаал
6 сарын түр агуулжлоо. Тэгж байгаа л яг ахыгаа дагуулж яваад эмээгээ дагуулаад яг тэр компьютер мод ороод тэгээ яг анхны яг нэг тийм тоглож болох үс хэмжээний компьютер авч ирсэн. Тэгэл тоглож гисэн дээ. Гэтэ яг би тоглолт байсан. Манай ах л яг намайг 20 цаг тоглоод байсан. Чи хариулсан баха. Чи эмээгийнхаа төдийгөө ээж аавынхаа бүр монголчуудын ачааг хариулсан бах. 910 эхэлсэн дүгнэ. Ер нь л тодорхой л доо. Тэгээ коронавигаас л тэгэл. Коронавигаас болоод Би компьютертэйсэн юм гэж. Крис юм уу гэдэг. Минийх манай нөөник ээж архитектор. Тэгээ манай гэрийн ком ер нь дэжгүй байдаг гэсэхгүй юу. Би тэгээд ер нь ээжийг ажилдаа явсан юм уу ээж гэрт байхгүй хооронд тоглодог. Тэгэл ээж гэрт ороод ирэнгүүт нь шууд залгуураа унтраад гэрээ зүгэлээд тиймэрхүү л тэгээ байнга тэгж тоглодог байж байгаа. Би ч нөө авьяастай тоглохын тулд тэр нь өглөө эрт бит хоёрыг сэрж тоглож магалдаг нөөник. Тэгэхгүй бол цагийн таарахгүй. Оройн юм уу өдөр нь ингэод батаг тоглож чинь Манай ахын тоглож чинь тэгвэл бүр орой болоо тэгэнгүүт манай ээж гэрт орж залгаар өдрөөч тэ бид хоёр өглөө эрт сэрж байгаа хоорондоо зүг тоглож магалдаг. Тэгж юу нилээ их явдаг байсан. тэгэл орой олонгууд хамт тоглоод эхэлсэн байж байгаа л гинт гараа явчихсан сэнзөө. Тэгэл чатаар ээж ороод ирсэн гээл. Тэгэл заа гээл тэгээд өргөжлүүлээд бас. Миний хувьд болохоор угаасаа багаасаа орчин бэлэн байсан. Багада биситээсэн манах. Тэгээл нэг 6-7-тоогоос 1-6 ер нь тэр тухайд юу байсан. Ямар ч мэдээ ороход бол 1-6 амирх тоглодог. Тэгээл тэр явдаа бас эвгүй бас. Эвгүүдээ орно. Тэгээл 1-6 тоглож байгаа л оюутан болоод энэ түүх нь ер нь айгуу гоё. Надад аим нандин санагддаг байхгүй. Би тухайд мөст ороод тэгээд яг 17 төлөө 18-тай. Тэгээд нэг өвлийн 1 жилийн амралт авч ирсэн нөгөө шатрын дэлхийн аварт орох гээд. Тэгээд тэр чинь тухайн жилийнхаа дэлхийн аварт 9 дурлууд 9-8 хавцаа ороод тэгээд гэртээ ирсэн байж байгаа л гівүүрэл байж байгаа л тэгсэн чинь тэгээд нөгөө одоо манай нөгөө мерчний 29 иргэд байна шүү дээ. Тухайн баг ребрэнд хийж ийн гээл тоглогчдоо сольж ийн гээл намайг дуудаал тэгэл тухайн чекмейд болол ер нь тэгэл тэрнээс хойш тэгэл карьер гэсэн дээ. Хоёр тийм бродеруудын тусгай мэдчилгээ байдаг уу? Бага эдийн намайг шууд тэрвэрдэг шүү дээ. Гар дээр, хоёр гар дээр. Танаа эди чинь Монголд шорт подологтой буусан байлээ. Харин би яг солонгос тахтай яг хэлчихсэн өөртөө. Чи шорт бодолтой Монголд бууж болохгүй шүү. Хүүтэн байгаа юу? Хоёрын рил бол интернетийг үнэхээр шуугуулж байгаа. Тэрийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэр нь хэний санаа гэдэг бэ? Бүгд эдийн санаа. Эди. Эди нөгөө надад бэлэг болгож ирээлнүүд хийж өгсөн. Зөндөө. Тэгээ одоо бас дахиад зөндөө санаа байгаа гэсэн. Many. I'm his content manager now. Миний менежер бас орчуулагч идэг. Гэхдээ цалингүй. Ер нь бол та хоёр ингээд бие биендээ бэлэг өгөөл зөндөө олон рил бичлэг хийгээл ер нь хандлт нь хэр донд чинь та хоёр? Ер нь бол бас их үзэлтэй байх тусам донтоодох юм билээ. Тэрийг бас эдигээс асуумаар байна. I think when he started seeing how I make reels and the power of social media being able to affect people in a positive way. You know, a lot of people look up to him. So if he doesn't share his voice on social media, who's going to tell his story? That's why spending time with him, I can teach him how to use social media to tell his. Манай орхоо хэдэн дагчтай байгаа вэ? 400 мянга. 400. Вау. Миний дагагчийн одоо баг 60% гадаадууд 40% Монголч. Энэ сошиал хөөсрөлтөөс хэн болгож ийн та хоёрыг? Ихнэрүүд л болох юм. Ер нь бол сүүлд Аматигийн влогон дээр үзэж байгаа даа болох жагийг
мэдсэн. Ер нь ихтэй аавал да тий дараагийнх нь одоо би ирэх гэж байгааг мэдсэн. Баяр хүргэе. Би ууланд бас нэг хийх юм яриаггүй энэ төр блог дээр. Эдил ерөөсө бүх юм яриадсан. Одоо би ер нь эдигийн талаар бас ярина. Зарал. Нэрсийг зарал. Whoops. Yeah, I got nothing to hide. You can share whatever you want. Манай орхоо эхнэрийгээ яаж халамжилж гээ. Бас хоёр нь ер нь юу их дуртай байдаг ер нь. Ер нь бол гэр бүлдээ их цаг гаргахыг хичээдэг. Энэ одоо өндөр бэлтгэл формын үед те хичээдэг. Ер нь бол тэгэл аль болох цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээ манай ихнэр үзэсгэлэнтэй хөөрх юмхтэй байгаа. Гэр бүлтэй хайртай шүү. He's a good man. Yeah, happy wife, happy life. Yes. Нэрээ хэн баяр нэг зургийг олсон. Тэгээ яг энэ ухаж олсон шүү. Энэ яг хэдэн настай байсан бэ? Ер нь ямар шиг хүүхэд байсан юм? 15 настай үеийн зураг л. 15 настай байсан. Ер нь бол нийгмийн үйл ажиллагаанд аягүй итгэвтэй. Бүх секс дугуйлан ер нь бүх спорт урлагийн үйл ажиллагаа бүгдэнд л оролцдог хүүхэд байсан да. Вау. Ер нь бол төрүүлэх юм бол Солонгосын баярыг Монголд авчирна гэж хэлсэн тэр өгчин бүх монголчуудад маш их таалагдсан шүү. Тэгэхээр гоёсэн дараа нь Аматигийн бичлэгэн дээр орохдоо ч гэсэн шууд монголчууд Монголд ирээрэй гэж хэлжсэн. Тэр бас welcome to Mongolia гэж үнэхээр бас гайхалтай байсан. Яг оо би бол өөрөө энэ сайхан их орнд төрсөндөө маш их бахархдаг. Манай их орн маань тий. Их орн маань тэгээд үнэхээр дэлхийд байхгүй хосгүй сайхан тий. Ард түмтэй байгальтай үнэхээр сайхан баян их орн. Тэгээд Аматигийн болог дээр орж явахдаа яг оо би Аматиг Монголд ирж аялаараа гэд хэлсэн. Тэгээд энэ хэлсэн үгнээс нь болж тий гадаадуудтай айгүй хяналт аваад одоо удахгүй Netflix дээр Welcome to Mongolia гэдэг нэвтрүүлэг 4 эпизод. Вау, ямар гоё юм бэ? Одоо тэгвэл Welcome to Tonight Show-г хэлүүлчих юм билүү? Хамгийн урт зураг авалт нь Physical Asia гэвч тий. Хэр урт зураг авалтад үргэлжилжсэн бэ? Ер нь бас урт зураг авалт айгүй их явсан. Шахуу зургууд тий. Нэг тэмцээг хэлцүүчраас зогсоохгүйгээр тэр чинь нэг юмыг ойлгох чинь Netflix дээр ямар ч тавилттай бичлэг юусоо байхгүй. Бид нар хоорондоо яг л тэмцээний зарчмаар яг үзэлцэж ийсэн. Тэгээд тэнд бол нэг 24 цаг магийн зураг бол авч ийсэн. Оо. Тэгэл яг үүрээр ингэ донгогоод байж. Yep. Яа тэр яаж яхад амар хийстэй байсан шүү дээ. Тэр хийсэн дээр түрээл. Тэр хийс бас хэцүү байсан баг тий. Энэ Physical Asia-гийн нөгөө илсний энэ дасгалууд нь ер нь юунаас санаа авсан болоо гэдээ би анх эхлээд бодож исэн. Тэгээ бид нар яг нөгөө ерөнхий продюсер Жон Хогитой ингээд дараа нь тэмцээний дараа уулзаад сууж яхад би энэ Монголд аялж байхдаа энэ илснээс энэ санаа авсан юм аа. Вау. Тэгээд нөгөө илсэн дээр ингээд явахт нь айгүй хэцүү байсан гэсэн өөрт нь. Тэгээ яагаад илсэн дээр тэмцээн байж болохгүй гэх. Тэгээ өөрөө бас Жон Хоги продюсер маань Монгол орныг дэлхийд бас өөрөө таниулах чин хүсэлтэй. Тэгээ саяны энэ нэвтрүүлгээр таниулсандаа өөрөө ч маш их баяртай байгаа. Тэгээд Holy moly. Яа. Олемоли. Эди тааш би нэг нэлээг сансан байх шүү. Монгол дахиж ирэх гэж бодлоо ер нь ирэх үү? Oh, definitely. I actually want to come back Naram Festival to support. I want to come support my friend. You know, cheer him on from the stands. Oh. Thank you.
Эдийг ер нь барилдуулбал эдийг тарах зодог шууд гэж байх уу? Эдэд тарах зодог шууд байхгүй. Тэгээд харалтаа гэж 3 үний зодогны материал хэрэглэгээр байгаа. Үнэхээр их мөнгө авах юм байна. Хэр удаа явах бол баг дараа наадам болох гэдээ ойлгох юм шиг. Яа, бас нуудаа байна. Наадмар заавал барилдаараа эдээ. Oh, yeah. Hey, I'm happy to if you teach, you be my coach. Yes. Okay. Hey, I did my homework. Миний сошиалын дасгалжуулагч болсон. Одоо би бүхийхэд дасгалжуулагч болно. Hey, I like that. Бартер яваад штэ. That's a good trade. That's a good trade. Манай орхоо гэргийтайгаа хамт кино үзэх дуртай. Ер нь чөлөө цагаараа аль болох гэр бүлдээ хоёр кино үзэх дуртай гэж би сонсч ирсэн. Тэг ер нь бас нэг ярилцсан дээрс нь үзэж хахад Friends их дуртай гэж сонсч ирсэн тий. Аль дөрөвд нь дуртай байсан гэлээ. Joy. Яг юу таадаг? Яг Joey-ийн яг юу нь? How you doing? Эди, юу дөө? How you doing? How you doing? Very good. Тэгэхээр манай орхоо кинон тоглох санал ирэх юм бол ер нь энэ ах уу тийм санал хүлээж авах уу? Би ер нь бол хэрвээ боломж олдвол тий маа дуусахтаг цуг кино тоглол бомбиш дээ. Тэгвэл би яг уу нөө эсрэг дүрчм эсвэл туслах зодооны дүрд нь бол цуг тоглоё гэж бодож байна. Кристиан Бэйлийн бас яг дөрөвдөө орохдоо маш их турдаг, маш их таргалдаг зүйл байдаг. Би ч таныг амар олон тийм кинон дээр одоо арж ихтгэл дээр амар турцсан байж байна. Дараа нь ингээл нэм юм бэл тэ. Монголоос тэгвэл таны хүндэлдэг жүжигчин. Монголоос л одоо миний хамгийн хайрлж, хүндэлж, үлгэр дуурайл авч явдаг жүжигчин бол Намаа 1-р курс ороход Дояах 3-р курст байсан. Бид нар одоо гуруулаад бид нар соёлын урлагийн сургуулийн бүтээгдэхүүнүүд энэ сууж байна. Дояахын нэг онцлог бол одоо тайз дэлгэцийн урлаг байна тийм үү? Кино болон драмын урлаг байна. Дээр нь телевизийн урлаг байна. Even одоо хошин шогийн салбарт ч гэсэн бүгднгийн энэ мэдрэмжээ тааруулж бас тоглодог жүжигчин маш ховор байдаг. Дояах бол энэ гайхав. Баярлалаа. Үнэхээр хайрж хүндэлдэг жүжигчин маань тий. Одоо чи намайг магтлаа гэж би хариу магталт өгж байгаа юм биш шүү. Тэгэхээр үнэхээр амраа баярлалаа. Гэхдээ хоёулаа нэг салбарт явж байгаа энэ кино урлагийг хөгжүүлэх гэдэг бол үнэхээр том ажил, том хөгжүүлэлт хэрэгтэй болдог, том сэтгэл хэрэгтэй болдог тий. Бүр цаг хугацааны их рүү би очиж нэг асуулт асууя гэж бодож байна. Яагаад гэх юм бол Брюс Лигийн шав болохоос өмнө маш гоё жүжигчин оюутан байхдаа нэг кино тоглож байсан тий. Тэр бол одоо Алдарт Бадрууны найруулагчийн хийсэн Уулын хөхс өдөр гэдэг драм суурьтай кинон дээр тоглож байсныг би одоо санаж байна. Оюутнууд. Тэгэхдээ амраа нэг амар хүнд нүүр бодолд хийлгсэн гэж би сонссон. Яагаад гэх юм бол би цэв залуухнараа байсан тий. Тэр хүнд бодолтынхаа талаар ярьж үйл яах вэ? Тэр миний анхны кино одоо 1998 онд Бадрууны найруулагч Уулын хөхс өдөр гэдэг кино хийсэн. Манай сургуулийн бүх хүүхдүүдээс пороо аваад тэгээд би эрэгтэй жүжигчдээс ганцаараа тэнцэж ирсэн. Тэгээд тэнд орсон чи би ингээд бүр 20 эдтэй сэргээс ирээд ингээд явсаар хагаад бүр киноны төгсгөл том үрлээ ах шиг болж хөгшөрдөг байхгүй юу? Тэгээ нөгөө 20 эдтэй хүүхдүүд чи нүүр ингээд ямар ч өрчлөө байхгүй чи болохгүй тэгээ дээгч хөтөр одоо яах вэ гэд манай дэ нүүр удагч нэг одоо ямар хараад Бадруугаа хөгшрүүл гэж юм чи. Тэгээ одоо хоёлаа яах вэ гэд хоёлаа хөдөлцөөд энэ тэргээр явлаа одоо тараг мараг дөрөхгүй яах вэ гэж тэгж хоёлаа модны цав болоод. Тэгээ модны цавгаа дөрхиж үзээд доршиж үзээд энэ хэсэг газар. Тэгээ модны цав чи ингээ хатгаар ингээ арсич ингээ хумиж ингээ өрчүүлгэн шиг хатд юм байл л. Тэгээд болж ийн гэд. Тэгээд таргын цав модны цав дөрхиж тэрийг ингээ үржүүлгээ тэгж тоглосон. Тэгээ энэ урлаг бол золиос. Тэгээ тэр надад маш одоо их юм зааж өгсөн. Одоо энэ ертөнцид алтгуулсан тийм сайхан дурсамжтай кино. Тантэйгээ ярилцаа сууж байгаа гот нэг зүйлийг бас асуумаар санаж байна. Хэрвээ цаг хугацааг ухраагаад болдог бол тийм боломж гарвал тэр цаг дээр очиод өөрчлөмөр ганцхан тэр зүйлийг өөрчилжүүл гэдэг тийм зүйл байдгүй танд.
Яг цаг хугацааг эргүүлнэ гэдэг бол одоо маш боломжгүй хизээч боломжгүй мөртлөө хүн болгоны л хүсдэг юм байдаг. Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог бол би уучлалт гуйх ёстой хүмүүсээсээ яг цаг тухайд нь уучлалт гуйхыг хүсдэг. Бас магтах. Бас магтах ёстой сайхан үг хэлэх ёстой газар нь бас хэлхийг тэр үгийг харамгүй хэлэх ёстой байсан бол тэрийг л хэлхийг хүсдэг. Тэгээд цаг хугацаа ингээд хэрвээ өөрчилж болдог бол би аавда одоо өөрхий хэлсэн Монгол гэдэг киногоор аавда бэлэг барих. Өнөөдөр чи ч гэсэн бас өнөөдөр энэ шоугаа эмээдээ үзүүлээд Цэнгэр телевизээр бас өөрийгөө бахархуулах тийм боломж олддог бол сайхнаа л гэж бодсон гэж. Та юм асуухгүй бол хэцүү шүү. Нөгөө асуух юм маш их байна. Нөгөө дид хөтлөгч болохоор бас хамаагүй орж иж болохгүй. Үнэхээр би амраагаар бахархдаг. Ягаад гэх юм бол кино урлагийг хөгжүүлэх мотор нь бол манай амраа өөрийнхөө кинонуудаар хийж авч урагшлуулж явдаг. Тэгээд над нэг эсрэг дүр нэрээ хэцөөх юм байна шүү дээ. Эсрэг дүрүүд хэцөөх юм. Магадгүй кинонуудын төгсөл дандаа гунигтайгаар дуусдаг. Тэр нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд ямар нэгэн зүйлийг үлдээж хоцроодог. Тэр зүгээр нэг аз жаргалтай хэппи энд киногоо дуусгадаггүй. Төгсгөлийн болгоныг дандаа утга гуйн хүнд ойлгож зүрхэнд нь хүрсэн шивэнсэн үгүүдээр л дуусгадаг. Нэг одоо миний зүрхэнд үнэхээр хүчтэй хүрснийг дүр байдаг. Тэрний үг гэхээр амраагийн маань тоглодог экшн кинонуудаас тусдаа энэ бол эргэж ирэхгүй намар гэдэг кино. Тэр бол үнэхээр зүрхэнд маань хүрсэн. Үнэхээр гайхалтай кино байсан. Магадгүй энэ киноныхаа талаар яриул яах вэ? За одоо кино маань нэгэнд гарцсан юм чинь яг Спойлч дог. яг энэ эргэж ирэхгүй намар бол одоо зохиолч Бум Эрдэнэ Түнтүүлээ гэдэг өгүүлбэрээс хэдвэлсэн тийм кино. Миний анхны найруулсан кино. Тэгээд анхны бас кино зохиол бичиж үзсэн тийм кино. Тэгээд энэ кино бол Монгол улс одоо энэ чинь бас daily show юм чинь тийм Tonight show юм чинь Монгол улс бас нэг статистик өгöd Монгол улсад ингээ 80 гаруй мянган өртөлгөөс эмэгтэй байт юм байна. 19 мянга орчим өртөлгөөс аав нар байт юм байна. Тэгээд тэр 80 мянган одоо энэ бид нар чинь 100 мянга гарan одоо single mom age after байна гэхэр чинь бид нар ингээ 1.2 орчим өржүүлдэг юм байна л да статистик. Тэгэхээр бид нар нэг 200-аас 300 мянган түнтүүлээтэй юм байна л да. Энэ бол одоо 3 сая хүнтэй улсад бол асар өндөр тоо байна л да. Одоо гэр бүлийн одоо энэ асуудалд бол. Тэгэхээр энэ 80 гаруй мянган эмэгтэй чинь нэг бас 80 гаруй мянган эрэгтэй хүнтэй суун үстэй. Тэгэхээр тэр суух гэж байгаа эрэгтэйчүүдэд зориулсан кино л да. Энэ хайр сэтгэлтэй гэр бүл салалт одоо юу гэдэг нь тэрэнд бол хүүхэд ямар ч буруугүй юм шүү л гэдгийг би хэлэх гэж энэ киногоо хийсэн гэсэн. За тэгээ Одиссеяс надад хамгийн дуртай дуу нь бол Адар. Тэгээ хоёлаа адилхан хоёр хүүхэдтэй хоёлаа яг нэг үед эхнэрүүдтэйгээ танилцж исэн. Тэгээ хоёлаа адилхан эмээгийн хүүхдүүд. Тэгээ би тэр дууг чинь сонсоод уйлж исэн. Залфитг. Эхлэгч шүү марха. Эхлэх гэж шүү. За ээж. Тэгээ яг хөө тэр дуун дээр ингээд дижаву гэж гардаг штэ тий. Тэгээ яг л ингээд харж байгаа юм шиг. Тэгээ таны хайрладаг байсан тэр хайрыг одоо л яг өөрөө аав ээж болсныхаа дараа бид нар ингээд ойлгох юм да. Тэгээ тэрний яг юм дижаву шиг бид нар нэг юм хийж агаад энэ хизээ хийж илаа гэдэг мэдрэмж шиг байсан ингээд тэр дуу тэгж их одоо ихний бадаг дээр явуулдаг шүү дээ. Адар бол миний хувьд бол нэлээд чухал дуултай. Би яг нөгөө хожимдсан юу гэх юм уу? Хожимдсан ухаарлах юм. Үг мөгний жоохон яруу найргийн шинжтэй бол явсан шүү. Жоохон энгийн байх хэрэгтэй шүү дээ. Жоохон энгийн яриамаар. Яруу найргийн шинжтэй. Юу Адар ч болохоор ягаад чухал вэ гэхээр би яг нөгөө хүн ингээд нөгөө дууны үгэн дээр байдаг шүү дээ. Заавал аав ээж болж иж аав ээжигээ ч юм уу өөрийг нь хайрлагсаа ойртод нэмээ уучид юм те тэр хүмүүсийг яг бүрэн ойлгох юм гэж. Яг ойлгож байгаа л да. Зарим хүмүүс ухаантай хүмүүс мэдээж эрт ойлгож байгаа. Гэхдээ яг өөрөө хүүхдтэй болж иж тэрийг яг мэдээд авахгүй бүр яаж мэдчихээн гэхээр би тэр нөгөө дежаву гэдэг шүү дээ. Нэг нөгөө хүүхдээ хайрлаж байхдаа дежаву гэдэг чинь яг нөгөө ийм юм яг хүүхдээ би өөрөө хайрлаж исэн чинь урд нь эмээ надад яг хийдэг байсан тэр үйлдэл ороод ирэнгүүт би яг эмээ тэр үед яг юу мэдэрч ирсэн шууд ингээд буугаад баг гэдээ орж ирж байгаа. Юу байсан бэлээ? Тэр болохоор нөгөө ван угаадаг. Нөгөө усанд орохын өмнө ваныг нэг угааж өгдөг. Манай эмээ чинь нанаа усанд орох болохоор миний ваныг угааж өгөөд бэлддэг гэсэн баг. Тэгээ би чи яг нөгөө хүүхдийн осонд орохгүй ван угаажсэн чи гин баг ингээд орж ирж байгаа. Яг л энэ үед ингэж хайрн те хайр нь юу ч яасан хүүхдтэйгээ төлөө юу ч хийхэд бэлэн ингээд зүгээр
Яг баануугаа чи тийм зүртэй юм биш л дээ. Мэдчихээн тэрэ мэдчихээн. Ер нь хэлчих чаа санааг байдаг байгаа тийм. Тэгээд яг тэр байхгүй. Тэгээд хүүхд өөрөө яг тэрийг туулж яаж ингэж яадаг. Тэр нь жоохон харамсалтай гэдээ бас дуун дээр байгаа шүү дээ. Ер нь жоохон харамсалтай мэлээ. Хүн нөгөө хайраа эрт нөгөө хайртай хүмүүстэйгээ эрт тэрийг илэрхийлж мэдэхгүй тэгээд эрэгтэй хүүхд мөгч нэг баг хайртай майртай гэл. Ээж хайртай шимэр шиг их айгу цөөхөн. Тэ? Айгу цөөхөн. Тэгээд тэр сүүл бүр хөгшрөөд ингээ заавал ингэж тэр замыг туулж ээж тэр хүн тэрийг ойлгож тэрийг үгийг харамлахгүй хэрэгэлдэг болдог ч юм уу. Тийм болоод байгаа байхгүй. Тэр нь жоохон харамсалтай. Тэгэхээр яг залуучууд маань одоо аав ээжигээ бол эртгэн дээр нь сайхан хайрлаад юунда нэг ганц үг хэлэхэд одоо тэр чинь тийм хэцүү биш шүү дээ. Ер нь тийм үстэй. Юунда тэгээ кринжлээд ахав. Юунда тэгээ хавтгаараад ахав та. Хавтаагаад тий. Зүгээр тийм тэгэхээр тэрийг бол харамлахгүй ер нь бол хэлжсэн зүгээр юм байна л гэж би бол ойлгосон. Яг тэнд амар ингээд ийм романтик юм шиг тэр мэдрэмжүүд яг хүний мэдрэмжүүд манай үеийнхэн ч бүгдээрээ л яг адилхан л эмээ өвөө дээр илүү их өссөн ээж аав нарын завгүй мөдөр гэдэг шиг тийм байсан баг. Тэгээд чиний зөндөө олон дуунууд дээр бас гардаг. Тэгээд Boris Camp гэдэг ярьсан чинь яг тэр чиний хипхопын нөгөө үлгийн нутаг буюу Англиудад яг байсан Straight Outta Compton гэдэг шиг үү. Жинхэнэ гангстанууд энэ амьдарч исэн чиний одоо хүүхэд нас одоо Америкт яг л тэр нөгөө Англиудын дунд хороолт өссөн тэр бужигнуулдаг байсан тэр үе чинь гоё ярилцмаар санагдчихээн. Тэнд яг хүсэл мөрөөдөл чинь рэпер болох тэр үндэс суурь нь яг юуны төлөө эхлэл нь яг яаж тавьж ирснийг бас ярилцвал амар сонирхолтой. Оюутан байхад л та. Оюутан багч би ер нь Калифорнид байсан. Тэгээд Лос Анжелест байсан. Тэгээд олон ер нь бол дүүргүүдээр нь ер нь бол нүүж сууж айгүйх явсан. Тэгээд тэрний нэг нь Англиудад бас байсан. Тэгээд Англиудад нэг 3 Монгол оюутан л байсан. Тэгээд ер нь эргэн тойронд баг Аз шунж байхгүй, цагаан арстай шун баг байхгүй. Тийм байхгүй. Тэгээд яг Англиудад давуу тал нь нөгөө нэг юу гэдэг. Бид ч нөгөө монголчууд хаус пари зохиод өгөхгүй бид гурвч бас тэгээд нөгөө монголчуудын хаус пари гээл нэг манайх руу ирээл яадаг утаа мотоны машин тавьж утсан гэж мэгээ. Залуудаа бас хүүхдүүд үзэж байгаа. Тэгээд бас хамаагүй яг. Тэгээд тэгдэг байсан. Тэгээд тэнгууд нөгөө нэг давуу тал Англиудын гоё юм байдیں۔ Ямар ч чимээ хідэн цагт гаргасан цагдаа дууддаг байхгүй юу? Яг тэгэхээр өнөөдөр манайх паридлаа, маргааш танах паридлаа. Бид нар юу ч ярихгүй. Ерөөсөө тийм яриаггүй тийм дүрмтэй. Тэгээд тийм байдаг. Тэгээд яг тэнд би бол яг анх нөгөө яг хөгжим рүү орох хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэнд суугаад яг ингээд хөгжмөө эхлүүлээд яг тэндээс яг аяа зохиод сураад тэндээ бол нэлээд тэгж яг эхлүүлжсэн байхгүй. Үндс суурь бол тэндээс тавьжсэн. Би нөгөө онц төмдөр дуу оруулах гэж очих чи наад тэр микрофоны тухай ярьж байсан тий. Энэ ингээд хөдөд би оюутан бахтаа өөрөө төлөд авчихсан гэдэг. Тэр төгч бас надад аим гой санагдаад байхгүй. Тэгээ би нөгөө зөөгч идвэс байхгүй. Тэгээ нэлээд ууртай зөөгч байсан. Харвас. Гэтэ яг айгүй хурдан зөөгч байсан та. Айгүй тийм efficient гэж ярьд юм да тий. Тийм зөөгч. Гэтэ нэг яг нөгөө найл гэдэг ахгүй. Өсмөртөө таны хэрэгтэй бол зүгээр маш хурдан яг хизээ ингээд усч ингээд дуусгах юм бол ингээд авах бол байж. За тийм зөөгч байсан efficient. Ер нь би efficiency гэдэг үр дүнтэй нөгөө ажиллах гэдэг бол бас миний бас нэг өөрийн нэг юм хийх дуртай зүйл байхгүй ямар нэг юм дээр тэгэх хэрэгтэй. Тэгээ яг микрофоны хувьд бол би нөгөө ямар нэг тэр үе чинь би оюутан байсан. Тэгээд төлөх юм зөндөө л байгаа шүү дээ одоо тий. Төлөх ёстой төлбөрүүд зөндөө байгаа. Тэгж яхад нөгөө микрофон авах ёстой байна гэдгээ өөрөө мэдээд тэгжээж би дууга бичнэ шүү дээ. Тэгэхээр би нөгөө ямар нэг техник юм авахаараа ер нь бол хоёр төлөхгүй тулд хамгийн сайныг авах гэж хичээдэг байхгүй. Тэгээд хамгийн сайныг авах гэж судлаад яхад бол нэлээд үнэтэй ба шүү дээ. Тэнгүүд тэрлүү зүтгээд нэг хоёр ажил давхар хийгээд тэгээд нэг бүр гүрийжээж микрофоноо өөртөө авчихсан байхгүй. Тэгээд одоо хүртэл тэр микрофон байдаг. Тэгээд тэрүүгээр онц дүмдэж бичсэн бүх цомгуудаа бүгдийг биччихсэн. Тийм. Neumann. Тэгээд микрофон нүдэнд нь харагдаад гүрийдэг лээсэн баг та тий. Яг тэгсэн. Ажиллаа хийж явах та. Тийм одоо нөгөө би ч өөрөө яг юу хийхээ мэдсэн баг шүү дээ. Очоод тэнгууд ингээд догдлоо тэрийг би ийм хийх хэрэгтэй хүн байна гэдгээ олцсон байж ангууд нөгөө ширээ рүү ингээд очих гэхээр ингээд дотроос бүр нэг юм идээд идэх гэсэн юм. Залуу хүний шиг л тий. Тэгэл айгүй хэцүү санагдангууд нь би микрофоноо бодчихдог гэсэн. Микрофоны нөгөө айкон ингээд толгоон дээр гарч нөгөө Sims шиг тий. Микрофон зур гарч ирэл гүрийгээл нөгөөдгөө бодоол микрофоноо бодоол нүдэндээ төсөөлөл тэгэл гүйжижэл ажил руугаа тэгэл гүрийж байгаа л аваад тэгэл. Эхэл үедээ авч ирсэн микрофон гэж сонсчихсон. Үнэхээр гайхалтай.
Тэгээд бас амар чамаар бахархдаг зүйлүүд байдаг. Тэр бол хөгжмөө өөрөө бичин, үгээ өөрөө бичин гэл ингээл бүх юмыг ингээд яг өөрөө ингэж улаарч идэг. Тэгээд уулзаагүй удаж байгаа тэгээд уулзгаа зарим хүн чинь жоохон махан захлаад би чамаа нөгөө нэг тоор моор шиг уулзсан чиг бир найтаа хийчихсэн баларсан ядаа малаа ниссэн байж байгаа юм болоо гэж бодсон чинь амар жимбиц фит болсон. Тэгээд чиний бас амар дуртай зүйл чинь спорт байсан. Хүүхэд байхасаа за рок хөгжим дуртай байсан, спорт дуртай байсан гэдэг. Спорт бол чиний амьдралын ингээд юм салахгүй хэсэг. Чи бүр спортыг хэтрүүлдэг. Тэгээд ер нь бол кроссфит чиний дуун дээр ч гардаг те залуучууд харьяаж дийлэхгүй 2 3 шат яадаг ч үү те. 5 шат гэдэг. Тий. Би яг спортод угаасаа дуртай би зүгээр хөдлөхгүй бас байж өрн чаддгүй. Багасаа яаж анх яаж нөгөө нөлөөлөл авсан бай тэ тэрний гэдэг ч юм болоо. Яг би ч тэгж айхтар нөгөө спортын тамирчны юу бол биш л те. Багасаа тэгтээ нөгөө байнгын фит актив байсан гэх юм. Манай нэг хамаатны нэг ах цэргээс ирсэн чинь ингээд анх удаа би чинь нөгөө гэрт эрэхтэн хүн байдгүй чинь. Анх удаа нэг эрэхтэн нэг ойрхоноос ингээд болчонтой хүн харахгүй. Ингээд ах бол энэ ч бас айгүй хөөрхөн бас болцсон те. Одоо ч мяалах л та одоо харах. Тэр үеийн стандартаар бол айгүй бас гоё байсан байхгүй. Тэгээд би арч яадан гэсэн чинь ингэдэж шүү дээ миний дүү гэл. Сонойж үзүүлээ. Тэгээд би анх удаа push up гэнэ сонойт анх гарч авах. Ингэдэм үү би чинь бас нэлээд жоох юмсэн. Тэгээд тэрнээс хойш би ингээд айгүй сонойдог болсон аахгүй. Тэгээд сонойдог болоод тэгээд тэрнээс хойш ер нь зүгээр байдгүй л байсан л да. Ямар нэг хэмжээгээр дасгал хөдөлгөөнөд бол байн хийдэг гэсэн. Тэгээд сүүлд нөгөө өөр юм руу орсон шүү дээ. Тий. Тэгээд кроссфит руу орсон. Тэгээд кроссфитийг би одоо миний бол хамгийн одоо би ч одоо тоглоомны хоббитэй номер 1 хоббитэй гэдэг гэсэн тоглоом тоглодог гэсэн. Одоо ч кроссфит ер нь бол миний номер 1 хобби болцсон байхгүй. Тэгээд бүр донтоо нөөдөлтөд донтоод бүр хэтрүүлж хийж байгаа жоохон гимтэл авсан. Тэгээд жоохон recovery хийж байгаа. Тэгээд юунд юм оруулах амар гүн ордог. Анока чамайг тийшээ бас оруулсан байсан тий. Манай эхнэр чинь намайг явж ирчээд эхний өдрөө явж ирчээд за энэ л юм байна. Чи нэг тий гэтгсэн байхгүй. Тэгээд яасан чинь би тэр үчи яг нөгөө бас тоглоомны ажил гэдэг айгүй бас нэлээд хэсэг нөгөө суудсан. Нэг суухаар бас айгүй суучнаа. Нөгөө хамгийн амартаа суучна. Тэгээ суугаад хөдөлгөөнг болцсон. Тэгээ нөгөө төгтөр очиод би тэр очихгүй. Тэгээ очисон чинь жоохон би жоохон юм хийж жоохон ингээ хөдөлгөөнтэй болохоор бас нэг жоохон бааварлаа. Тий нэг юм хийдэг мэдэг гэдэг. Бэсэн чинь эхний дасгалаад талаас нь би унтцсан шалан дээрээ. Хатан хийчихснэ бүр ингээ унтаад шалан дээрээ унтаад тэр чигтээ унтцсан шүү. Амар ядардаг. Тэгээ айгүй гоё, айгүй экстремлтэй, ер нь айгүй сонирхолтой. Тэгээ гоё, үнэхээр гоё спорт гэдэг. Чиний заан ажтай бас тохирдог байхаа гэж би бас бодд юм аа. Би энэ талаар ярилцъя гэж бодсон л да. Манай Rocketbag-ийн хэдэн найзуудын талаар л асууя гэж бодлоо л да. Тэр нь хэн бэ гэхлээр муу дамбажаал да хөрх юм. Дамбажаа сандаг те сандаг. Дамбажаа бол бас их өрөвдмөр залуу шүү дээ хөрх юм. Яг ингээд нэг аман дээр араклалгаа болох чи яг дотор үнийг харах юм бол хөрх амт бас нэг тийм ядарсан амт байхгүй те. Сандгаа бол санаатай те. Тэгэхээр би зүгээр ингэж бодож байна л да. Энэ зохиолыг бичээд мэдээж хүүхэлдэйн киногаар тий одоо анимашн гэж бид нар санших хэрэгтэй л байна л да. Аниме хийгээд тэгээд зохиол бичгтээ явж байгаа дөрүүд өөрсдөө үг хэлж эхэлдэг. Зохиогчд өөртөө нь ярилцаж эхэлдэг. Зохиогчд өөрийнхөө зан гараш нууцудаа дэлгэж эхэлдэг магадгүй. Эндээс маш амьд дөрүүд бий болдог. Магадгүй Rocket би энэний зохиолыг бичиж байхдаа өөрөө дамжаатайгаа ярьсан уу тий? Эсвэл сандагтайгаа учир зүгээ олдсон уу? Эхнэр нь бол мэдээж ааш мутаад байсан бах те чамайг мөлийн одоо загинсан болов уу те дамбажаагийн эхнэр бол те. Тэгэхээр энэ дөрүүд өөрсдөө ам орсон надад санагддаг. Хэрвээ дамбажаа сандаг хоёр уулзвал чи тэр хоёр найзтай ер нь юу ярилцах вэ? Оо ямар санаас те. Тэгээ сандгийг бол сандагт бол ер нь хайртай л та. Тэгээ сандагт бол нэг юм байхгүй. Тэгээ сандыг гоё байгаа шүү мэ дүү гэл тэгэл. Тэгээ энэ хിവэрээ гараа битээ өөрчлөгдөөрэй л гэж хэлнэ. Дамжаатай бол дамжаа гэл ярилцал та. Дамжаа дээр болохоор хэлэх юм бол ном уншаа гэж хэлсэн. Бичиг үсэг сур. Ном унш те. Тэгвэл цаа чин бол хүний хувьд бол бас тийм муу хүн бол биш байхгүй. Цаа чин нэг жоохон юу л та. Жоохон хөрхийн дамбажаа л та. Дамжаа. Тэгээд би нөгөө нэр өгч явахдаа бас нөгөө анх дамжаа гэдэг нэр өгөхдөө нөгөө дам гэдэг үгийг англиар дам гэдэг үгийг оруулсан байхгүй. Дамжаа гэж байгаа байхгүй. Тэнийг гэсэн үг шүү дээ дам тий. Тэгээд тийм учиртай нэртэй. Тэгээ яг хуу цаа чин жоохон тийм. Бусдаар бол хүн нь бол гайгүй. Тэгээ яг хуу нөгөө статус нь жоохон өндөр болохоор цаа чин жоохон ингээд босч ирээд байдаг болохоос ер нь гайгүй тий.
Баяраатай анх найзлцаад одоо хөрслөөд эхэлж байхад амар компьютер тоглоом тоглолтоо тэр Street Fighter-ыг бүр ингээл хашраадаг тийм хүн байсан. Тэгээд би нөгөө яагаад ингэж амар компьютер тоглоом тоглолт юм бол гэрээсээ компьютер авчираад тэгээд хоёулаа хамтдаа тоглоо. Тэгээд анхудаа баяраад ийм UFC тоглоом тоглож үзчихсэн. Тэгээд баяраа анхудаа тоглоо. Би чинь тэрийг гэртээ зөндөө давтцсан. Ирж одоо тоглоом зааж өгнө чам тэгээд гэсэн чинь баяраа ерөөс ганцхан юм байсан байхгүй. Тэр барьж авч өчөөл зодоо тэгээд дуусчихдаг. Би яаж зодолсон дийлэхгүй тэгээд би бүр сүулдэ уурлаад чи болчихдгөр өөр юм хийгээд өшгөлөө зодолдоод хойлоо тоглох гэхээр үгүй яг тэргээ хийсээ зүгээр ялах нь амар жохолж юм шиг тий. Өө тэр чи өөрөө тэрэн дээр адапт хийгээд тэр нөхцөл байдлыг шууд ингээд ойлгоод тэрний эсрэг юм хийхгүй болж яах юм. Тийм үстэй. Эсрэг юм нь олох хэрэгтэй байхгүй. Тэр дороо. Чи одоо Street Fighter тоглож байгаа юу? Би хамгийн нөгөө нэг орчин тойрныхаа хүмүүсийг зодоод нөгөө өдчихгүй. Нөгөө нэг тойрны дотроо нэг хэдийгээ зодоод өдчихдэг шүү дээ хүн. Тэгээд өөрийгөө sorry би ер нь яг тийм сайн юм уу яг тий? Яшиг зүгээр худлаа нэг энийг тэгэл зодд юм уу гэж бодоод тэргээ батлах гад нөгөө яг жинхэнэ ранкт нөгөө онлайн хүмүүстэй рандом хүмүүстэй ер нь ихэвчлэн Японуудтай л да сервер Японд дэр байдаг. Тэгээд золдоо явсан. Тэгээд нэг хэсэг суусаа хэсэг нэрвтэж суугаад өөрийнхөө тэр алдаа дутагдлыг хажуудаа бичиж байгаа ранк нэмхийн тулд нөгөөдөл тэр ажиллаа тий. Тэгээд нөгөө юу яадаг нөгөө дасан зохицтой адапт хийгээд байгаа шүү дээ. Яг тэрэн шиг чи яг нөгөө нэг хүн нэг ранкин дээр очиод тулчдаг хүмүүс ингээд дота мото тоглодог хүмүүс бидэндээ нэг ранкин дээр очиод тулчдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ цаашаагаа явах болчдөг. Тэр чи яг тэр ранкнаас дээшээ гарахын тулд хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдэг. Яг нөгөө нэг хийдэг өөрийнхөө давтамжтай хийдэг алдаануудаа яг өөрийгөө анализ хийгээд тэгээ тэр алдаануудаа бүгдийг листлж байгаа. Эхнээс нь ингээд тэр өдрөө энийг би хийхгүй гэдэг дасгал хийх юм л. Тэгжээж тэр өөрийнхөө хийдэг юмнаас гарч ирж ээж дараагийн шатанд гарах. Хэдгээ шат. Би мастерыг тухайн үе хамгийн өндөр ранк нь мастер байсан. Одоо дахиад дээр нэг ранк гарцсан. Мастер орлоо гэд манай ихнэр байсан мэдж байгаа гэсэн. Гэсэн. Тамирч ял болтгоо. Тэ тоногт болсон. Нэлээд удаа 2 сар маар болсон байна. Тэгээд нэлээд явсан. Тэгээд амар баярлал нөгөө баахан стресстэйж боо юм болж тэр чинь давж байгаа. Мастер орлоо тоглоом байрлагсан. Тэгээд за сайхан. Дараагийн амир гоорыг. Ямар ч болчтой, ямар ч хийлээ. Тэгээд Гэхдээ яг энэ яг амьдрал дээр хэрэгтэй байдаг. Яг нөгөө өөрийн муу зуршлуудаас сална гэдэг бол яг нэг юм дээр тулчаа. Тэгээд тэр асуудал дахиад гараад ах юм бол яг тэрнтэйгээ үүснэ гэдэг шиг. Би ягаад энэ түүхийг ярьсан гэхээр чи бол сүүлийн 5 жилийн хугацаанд Карнавал хаант гэдэг тоглоом хийж байгаа. Тэгээд тоглоомод үнэхээр inspired яг бүх зүйлээ ингээд зориулсан. Энийн хажуугаар зөндөө уран бүтээл хийж байгаа ч гэсэн чиний хийж байгаа үндсэн ажлыг одоо нөхөрлийн үед мэдж байна. Тэгэхээр энэ тоглоомынхаа тухай бид нар ч яриул яг санаагаа хаанаас олсон, яаж хөгжүүлсэн, энийг туулахад ямар замыг одоо туулж идэ 5 жил гэдэг чинь үсээ ийм болтлоо. Тэгсэн ерөө өөрөө говьдын артист болсон тий. Тэгсэн. Юу тоглоом анх хийх санаа нь ер нь болоод би тоглоом дөр дуртай байсан учраас сезонын цаг тоглоом хийнэ гэж ер нь толгойн хард нэг тийм бодол явдаг байсан. Тэгээд зоргилж орохосоо илүүтэйгээр нөгөө онц дүмдээ хийгээд эхэлсэн байсан. Тэгээд би нөгөө хөгжмийн хараас онц дүм рүү орсон гэж онц дүмд чинь бас ингээд цоошин юм болохоор би нөгөө цоошин юм сурах өөрөө тэр процесстай айгу дурладаг байхгүй. Тэгээд тэрийг хийгээ явж байхад ингээд бүтэн жил тойрдог бид нар чи ингээд бүр ямар ч завсаргүй суудаг. Тэгээд тийм учраас нөгөө тоглоом гэсэн дараагийн мөрөдлөө хийх боломжгүй байсан баг. Тэгээд ингээд за энэ маань ингээд явж байгаа юм чи энийгээ л явуулчаа гэдэг. Тэгээд нөгөө толгойн хаардаа хийцэн ингээд явж байгаад 3 дугаар сизон дээр бид нар бас хийгээд нөгөө цаад газар маань бол за 3 дугаар сизон чинь сунгаж хийнэ та нар дахиад хийнэ гэж. За тэр жилдээ дахиад суух юм байна. Бүх юм төлөвлөөд 3 дугаар сизнээ эхлүүлээд ингээд явж исэн чинь нөгөө бид нар бас нөгөө би нөгөө юу яахгүй нэг хүн амтны ер нь жоохон нөгөө тоншуулга дээр үсээ байдаг сэтгүүл шиг би нэг хүн амтны шүүмжлэе те нийгэмд болохгүй байгаа юмыг шүүмжилж харуулъя толино болъё тэрийг хараад нэг хүмүүс инээсэн ч гэсэн дотроо нэг бодоод нэг ичиж мичээсэй гэдэг. Одоо энэ чинь ингээд харж явах нөгөө ингээ ондог мондог хүмүүс байгаа шүү дээ. Ингээ зүгээр явж яснаа шууд түнх гингүүт ингэж мэг амар цэвэрхэн хувц хувцсан яахчгүй те хаан түнх гэдэг те. Тэгэл тиймэрхүү нөгөө нэг наад захын зүгээр нэг юм соёлын асуудлаас гадна ингээд бас бүр нөгөө дээгүүр бас яаж мөнгө төгрөг идэж болдгоо те ямар новшин юм хийж болдгоо гэдэг тиймэрхүү юмнуудыг бас харуулахыг бас зорьсон байхгүй. Одоогийн нийгмийн нүүр царай гэж байгаа юм чаа. Тэгээд тэрийг зүгээр ингээд эдгээр ингэдэг байж магадгүй те нэг ийм юм новшин юм хийдэг байж магадгүй гэд би зүгээр нэлээд юмнууд өөрөө зохиогоод хийсэн чинь хин нэг тэнд онсон юм шиг байна. Юу л нийцэнгүү төрөний ингээд дуусчихъя. Тэ. Тэгсэн чи хин нэг хүн оногдсон юм шиг байна. Тэгээд өөртөө тусгаж авсан уу яасан биднээсийг шууд нөгөө канселтаад цаанаас нь канселсан баг. Тэгээд би бүр тэр үед бид нар бүр айгүй юунд ороод айгүй их дарамтанд айгүй хэцүү болоо. Тэгээд яасан. Тэрнээс би нөгөө тэнгуут миний шар хөдлөөд за яа тэ одоо шууд ингэж байгаа юм бол би шууд одоо тоглоомоо хийнэ гэд бүр хэцүү юм руу дайрч ороод тэгээд гүрийгээс бас баг.
Тэгээд тэр анхны тоглоомоо ерөнхийдөө хийж эхлээд тэгэл ер нь тоглоом руу орсон л доо. Тэгэл одоо хоёр дахь тоглоом нь одоо 5 жил. Эхний тоглоом нь 1 жил хийсэн. Одоо нөгөө илүү далаацтай юм хийсэн учраас анх бодсноосоо ч илүү далаацтай болоод байгаа учраас улам удаа хийж байгаа. Тий. Тэгээд 2 саржингаа өдөрт хэдэн цаг суусан гэлээ чи? Тэр нөгөө 3D яхад. Тийм би одоо тэрийг үзүүлэх гээд юм л да. За. За энэ Siamese төр. За энийг бол баяраа өөрөө бүтээж хийсэн. За энийг болохоор Тэгээ энэ юу юм? Манай тоглоомны 2 дахь дүр гэдээ явж байгаа. Тэгээд энийг яг тухайн үедээ бид нэр цаг толцсон. Тэгээ хүн хүч айгүй багтаах үед яг энэ дүрийг энэ 3D-гээр юм character design хийх хүн манад яг байхгүй байсан байхгүй. Авах энэ ажлыг авах. Тэгээд уул нь 2 сарын дараа хийгдэх ёстой ажил байхгүй. Тэгээ авах хүн байхгүй харин би нөгөө гой санагдаад багтаад болтгоо. 3D хиймээр санагдаад багтаад болтгоо. Тэгэхээр нь гусаа игээд би өөрөө гусч игээд. Тэгээд өстой суугаад нөгөө бүх хичээл мичээлийн бүхтийн үз. Энд чинь бүр үйлдвэрийн дамжлах шиг айгүй төвхтэй. Тэгээд би яг гэртээ бүр ингээд суусан. Яг өдрийн бол яг минимум яг худлаа ярьж байгаа юм шиг. Энэ бол яг минимум 13 цаг суусан өдөрт. Яг зогсолтгүй 13 цаг суугаад зомбироод босч ирэл нэг асуудал гараад нөгөөх нь яах юм бол бодж авчгаад босоод. Тэг яг 2 сар суусан байхгүй. Дэлбэртлээ суугаад. Тэг ямар ч байсан хүнээ бүтээж ямар ч хүн дүрээ өмчсөн гаргаж чадсан. Тэгээд айгүй их юм сурсан. Тэгээд түүнээсээ цаашаа ингээд нөгөө 3D дээр бүр дурлаад нөгөө бүх юм үзсэн болохоор бүр одоо нэг юм аяг тавг хийхээр бүр үнэн инээдтэй санагдав. Тэгээд одоо тэгээд 3D-г одоо манай үндсэн ажил дуучин бол биш. Дуучин ч угаасаа байв. Рэпер бол биш. Тэгээд 3D артист гэж ер нь бол явж байгаа. Бэлж байдгүй шүү дээ. Таныг амар олон зүйл туулж иж яг энэ дэрс гэдэг бол бас мэдх юм байна. Тэгэн штэ. Тэгэл нөгөө мөрөөдөлтөө ингээл дардан байлаа штэ. Бодно гэдэг чи айгу дардан штэ. Ер нь ингээл өөрөө төсөөлсөөр байгаа 10 дахь ингээд төсөөл конкурс өгсөн чинь унтсан. За тэгэнгүүтээ дахиад тэр үед чинь нөгөө 90-ад оны үед чинь нөгөө жүжигчин бэлтгэх нөгөө студиуд их одоо юугаа авчихсан штэ. Маш ихээр одоо юу гэдгэлээ байгуулагдчихсан. Тэр үед болохоор яасан бэ гэхээр бас Жангар гэж театр студ шалгуулаад дахиад унтсан. Тэг. За тэгээд миний үед юу гэдэг шалгалтандаа унана. Одоо хоёр нийгмийн давхцлын үе яваад байгаа байхгүй юу? Тэр үед нэг улаан шугам доогуур орно гэдэг байхгүй юу? За улаан шугам дотор доогуур орчих бол амьдрал дуусаа. Ерөөсө бүх юм утгагүй уйлаал. Тэ одоо намаа хүмүүс муу сурдаг гэж хэлнэ. Би улаан шугамны доогуур орсон учраас ичээл тэ тэгдэг үе байлаа штэ. Тэгээд ичээд зунжингаа ингээд одоогийн хэллэгээр юм ороод халдсан уулын оройдоор аавтагаа ингээд суугаал байж та маань амьдралаа яриад хүн ер нь заавал чи тэнцэх албагүй чи дараа жил ингээд хүлээж байгаа л ингээд тууштай явал орно штэ гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд драмын театр дээр очиод театр студид бүртгүүлэх гэсэн чинь дандаа эрэгтэй жүжигчд аавна гээд энэ жил дандаа эрэгтэй болгосон үчин бэлтнэ эмэгтэй хөвгт сонгон шалгуурт. За 2 өдөр нөгөө дорсомгоо найруулагч хаалгыг манаас уучлаа. Тэгэл гуйгаал одоо бүр ширэн нүрэлж ш тэр чинь. Тэгээ хазар бүртгүүлсэн. Тэгээ шалгалтын өгсөн. Тэгээ драмын театрын театристүүд орсон. 2 жил партерд үйлчлэгч, үлгүүрчин хийгээд 2 жил нь дагалдан жүжигчин хийгээд тэр хоорондоо бас ингээд яг нөгөө мэрэгжлийн одоо мундаг одоо тэр тайзны одоо академик театр дээр практик дээр суралцаал байгаа байхгүй юу? Өглөө нь хичээлээ гээл оройн дандаа ажилдаа гардаг байсан. Тэгээ хөрхөө тухайн үед чинь 240 төгрөгний мянган биш 240 төгрөгний стипенд авдаг байлаа. Тийм. Тэрнийхээ 80% цандаа өгчдөг байлаа. Тэгэл студид ороод 4 жил болсны дараа жинхэнэ соёл урлагийн их сургуулийнхаа тайз дэлгэцийн ангид орсон. Тэгээ дахиад 4 жил сурсан. Тэгээд төгсөөд ирсэн чинь дүр олдохгүй олонний хэсэгт 2 жил. Тэгэхэд энэ хүн гол дүр тоглоцсон. Тэ. Тамгүй төрж үжигч. Тэгээ гол дүр тоглоцсон. Би болохоор дооёгийн ард масокнд олонний хэсэг дээр. Тэгээ 2 жилиг олонний хэсэг тоглоод нийт жүжигчин болох гэж 10 жилийг зарцуулсан байдیں۔ Одоо бол хүүхдүүд ажлын дундаас нь хаяа явсан байна. Зөөхгүй ш 10 жил гэдэг чинь. Бас энэний төлөө бүр. Тэгээд 10 жил ингээд сураал ингээл яг уучраа олох гол гэж уучраа олох болохоос сэтгэлээр уннаа. Асгүй юм болохоор. Тэнгүүд л одоо манай ерөнхий найруулагч байгаа төвшин найруулагч туслаг найруулагч байсан байхгүй юу? Жохон тийм хуурай агсан тавиад би.
Би мэрэгжлийн сургуулийн төгсөж ирчээд 2 жил ингээд олонний хэсэгт гарлаа. Хэрэг алгаа. Хизээ надад өрөх гээд байгаа юм бэ. Тэгээд чимээгүй л ингээд юу дугаалдаа гараа явцсан. Төд удалгүй Шекспирийн Зуны шөнийн зүүд гээд жүжиг тавигдах нэ гэдэг дандаа залуу уран бүтээлч тоглоно гээд тэрний Елена гээд орол дээр ажиллах боломжийг одоо төвшин найруулагч надад олгоод миний анхны дүр сонгодог жүжиг байлаа. Хүмүүс ч гэсэн эмэгтэй хүмүүс бол ингээд Жулиатай тоглох гол скол ингээд янз бүр тэгэхээр одоо амьдралынхаа 10 жилийг тайсан дээр гарахын тулд зарцуулна гэхэж юу Жулиатай болоод тэр чигээ янз бүр болно гэсэн үг үстэй тий. Одоо яг UK одоо сургуулаа дахиад сургуульд орох гэж 2 жил ороод театртаа гэхээр ч бас амьдралын 10 жил ер нь урт үз. Урт шүү дээ. Мэдээж урт. Маш их ажил амжуулна. Тэгэлгүй яг уу мэдээж эмэгтэй жүжигч хүн болгоны хүсэл мөрөөдлийн дүр бол мэдээж Жулиеттай байж таараа штэ. А тэрэн дээр тоглох насандаа энэ хүн бас тайзан дээр байж хаад би сурсаар л байсан баг. Тэгэхээр үнэхээр одоо бодоход би огт харамсдаг. Би өөрийнхөө тууштай зан чанарт өөртөө талархдаг. Одоо бол нөгөө би олон талаар юмаа хөгжүүлээд гэдэг альчгүй хоцрох тохиолдлууд ер нь бол аюу амьдрал тохиолддог шүү дээ, тийм ээ? Манайхаа. Тэгэхээр яадаггүй гэхээр аливаа зүйл тууштай байх юм бол тэрнийхээ үр шим буюу одоо амжилттай байх эхлэл. Нөгөө та одоо жишээлбэл янз бүрийн одоо тэгэл одоо гол дүр тоглоод эхлэхээр чи зөндөө олон гол дүр тоглож байгаа шүү. Тэгэхээр чи одоо тэгэл буцаал одоо 30 хүрсэн ч гэсэн 18-тай, 16-тай, 10 хэдтэй хүмүүсийн дүр тэгэл тоглоод явах одоо тэр мөчөнд ч одоо би харснаа хайр сэтгэл гэж жүжиг. Би нөгөө яна уучлаарай нөгөө дойроо нөгөө нас жоох ойрох юм бол маш хааж байн ингээд байгаа байхгүй юу? Настангууд нэг цай хувааж өгөөд ярьдаг шигээс. Яа хамт нөгөө адилхан уран бүтээлчдэг дандаа л хамт нөгөө ажиллаж ирсэн болохоор. За тэгээд нөгөө юу яасан бэ яасан блэ? Хар санаа хайр сэтгэл тоглоод. Хар санаа хайр сэтгэл гээд жүжигийг одоо найдангийн гав хоёрын багш маань тавьсан. Тэгээд Луизагийн дүр дээр би ажиллаад одоо Фердинандын дүр дээр Төрөөс Орхил Наранбаатар найруулж битээр хосууд болж тоглосон байхгүй юу? Тэр үед би 33 настай байлаа. Тэгээд яг тэр Луизагийн дүр өөрөө 16 настай. За тэнгүүтээ дүрээсээ татгалцлаа. Яг ч ингэ өөрт нэгдүгээрт хөгшин юм шиг санагдаад өөрийгөө. Тэгээд багш дээр очиод яана одоо ингээд өөр хүм унтсан биш дээ. Би ч одоо ингээд 33 төрөг хүрчлээ. 16 настай хүүхдийн дүр дотор би яаж гарах юм бэ гэж тэгсэн чинь багш тэгсэн байхгүй. Урнаа. Ер нь аливаа дэлхийн тайзан дээр одоо туршлагатай жүжигчин одоо ийм гол дүрийг хийдэг юм аа. Тэрнээс чи тайзан дээр нас хамаатай гэвэл дэндүү эндүрл байна. Зүгээр чиний хичээл зүтгэл туршлага ингэжээ чи 16 настай Луизагийн дүр дээр тоглоно гэж хэлж намайг тайвшруулсан. Тэгээ одоо бүр тайвширсан. Шалтгаан нь одоо энэ манай үеийн нэг хүн энэ хааны хүү тоглоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр үед бол шал илүү юм санаа зовсон л дээ. Тэгээ багш маань чиглүүлж өгснөөр тайвшраад тэгээ нөгөө ардын жүжигчин Саран Туяа гिचтэй нөгөө Милфордын хэсэг дээр эхлээл ингээл Google орж ирэхээр хэн бэхээр Луиза байна. Хэдэн настай вэ гэж тэхгүй юу? Тэгэхээр энэ жил яг 16 настай гэж тэгсэн чинь гэл ингээл цаашаа ингээл жүжиг явлаа. Эхний жилүүдэд дунд нь жүжигний 2-3 жил завсарлаад нэг сэргээдэг штэ. Тэгээ тоглосон чинь яг тэр үзэгдэл дээр орж ирээл хэн Луиза нас хэдв гэхээр би 16 гэсэн чи зэрэг нэр хэлээ юмсэн. Тэс чи би өөрөө шок. Амар муугай санагдаад та. Би ийм хурдан хөгшөлцсөн юм байна. Тэр чинь 2 жил завсарсан юм ч одоо тэгэл. 2 жил завсарсан юм чи 18 дэх чихгүй. Тэгээд гоё ингэсэн хараа. Тэгэнгүүтээ ингээд зөвхөн тэр ингээд бүр ингээд амар хачаа санагдаал. Тэгэл өрөөндөө ороо сайнаад хэлсэн. Игчээ би нэг удаагийн тоглолтын дээр 18-тэй гэж хэлээд үзээдэх үү гэж тэгсэн чинь над руу айгүй ингээд харж гин. Ер нь бол жүжигчин хүн дураараа жүжигийн текстийг өөрчилж ерөөсөө бас болохгүй л дээ. За тэгээд үзэлтэй л гэж гин. Тэгэнгүүт нь дараагийн тоглолтын дээр л гараал өстой нас хэдв гэхээр нь энэ жил яг 18 гэдгсэн чинь зэрэг инээгээгүй. Тэгэхээр энэ хооронд асар тийм өөр ингэж хүлээж авах. Тэр энэ үзэгч мэргэн байдаг. Та нар айгүй мундаг.
Тэрний дараа би 39 настай 17 настай охины дүр тоглосон. Энэ нь болохоор Парисын дайрхийн сүмийн одоо Эсмеральда 17 настай. Нэг зүйл. Үнэхээр гоё уралсан шүү бүр. Таны одоо яг энэ Эсмеральда тоглож исэн дүр байна. За одоо ингээд бүр шоронгийн хүнч болсон. Юу гарч ирж байгаа юм шиг. Үнэхээр олон ингээд дүрүүд байж байгаа. Ингээд маш олон одоо дүрийн характеруудыг ингээд амьдрал дээр ингээд бүтээж идэг. Тэгэхээр ингээд харахад ерөөс дандаа өөр хүмүүс юм шиг. Тэгэхээр нас яг хамаагүй юм шиг, дажмид хамаагүй юм шиг. Тэгээ энд дотроос одоо ингээд яг дүр дээр ажиллахад хамгийн хэцүү дүр одоо яг юу байх вэ? Одоо юу байна ч гэдэг. Одоо чиний энэ асуултыг ер нь бол хаач нэвтрүүлэхэд орсон хүмүүс бол асуудаг яг үнэндээ альт нь хайртай биш гэдэг юм тийм ээ. За түр болчихлоо гэхгүй. Энэ нөгөө одоо үзэгчд одоо энэ дээр бол ганцхан энэ Эсмеральда тайзны бүтээл байгаа байхгүй юу? А энэ гурав нь кино бол байна л да. Энэ нь болохоор Зэрлэг зэсгийн үлэмж, Ноён эмэгтэй, Миний нууц гэдэг. Чи айгуу тийм дөрвөн өөр зураг сонгочээ баярлалаа. Ер нь бол нөгөө театрын тайзнаа 22 жил ажиллаж агаад 14 жилийн завсарлага авсан юм байна. Тэгээ саяхан 2 сараас драмын театрт эргэж орж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь миний бодлоор бол киноноос илүү тайзны бүтээл гэдэг маань жүжигчний жинхэнэ чансааг сорддог одоо тийм талбар. Одоо мэргэжлийн хувьд. Тэгэхээр би энэ тайзны одоо юу гэдэг уран бүтээлүүдэд үнэхээр дуртай, хайртай. А тэрнээс биш аль нь юу гэдэг энийн дутуу хийсэн, энийн ингэсэн гэгдгүү. А бүгд л нөгөө сэтгэл зүрхээ уурж яавал өмнөхөөсөө өөр байх уу, яаж үзэгчдийн сонирхлыг татах уу, этгийн хувьд энэ дүр маань ямархуу байхын одоо бүгдэн дээр л ингэж ажиллаж исэн учраас харин би альтад хайртай гэж асуугаагүй шүү. Тэгээ одоо ер нь та ажиллаж байгаа дөрүүд дээр чинь одоо хамгийн хэцүү ч юм уу эсвэл та ямар сюрприз бидэнд барих чи л гэж асууж байгаа. Хоёлаа айгуу гоё инээж яагаад гоё муудахгүй нэг. За зүгээр яг сэтгэл зүйн ядрал, бие физиологийн ядралын хувьд бол аюу хэцүү байсан юм. Ноён ихтэй нарагийн төр. Тийм. Яа тэгээд магадгүй Монголын кино урлагт юу гэдгийг дүүшин дотор бүтэн нүцгэн зодонтой хэсэг акшн тоглодог. Тэр бол бүр үнэхээр хэцүү байсан. Бүтэн 16 цагийн зураг авах. Ерөнхийдөө манай Grimix баг анх удаа манай телевизэн шоунд орж байгаа тийм. Тий. Яг нэг юм ярьчих уу. Тэр нэг би централын юунд ч орохгүй гэдэг нэг бодол үүсчихсэн. Бодол үүсчихсэн юм аа. Тэгээд зэрэг зур хальт ингээд товчхон ярихад би нэг юм видео хийх гээд чинь нэг юм хан хэрэгтэй болоо нэг саарл. За. Тэгээд энэ централын хан гоё юм байна гэдэг араад нэг хүмүүнээр нь асуулгаа ийш ингээд зураг авчих болох уу гэдгсэн чинь тэгээд тантай бол холбогддог хүртэл юмдгөө. Тэгээд яасан чи болохгүй юм байна гэдгсэн. Тэгэхээр дотор за болохгүй байна. Гэтэ централ юунд ч дараа орох гэдэг. Гэтэ би одоо энд ингээд ирцэн сууж ийн. Тэгээд түрүүн танд хэлсэн тэгээд нөгөө тэр хүндлэл ингээд байсан болохоор тэр мэрийг мартаа. Тэр ч үгүйсээ тухайн үйл бодлолтой яг жижигнээс биш шүү. Тэгээд яварч ирсэн ингээд гоё баярлалаа. Зүгээр бидээгүй шүү. Хэн гисэн бол тоо. Авч болно шүү. Мэдгүй хэн хаар байна. Одоо дуртай яав. Тэгээ ер нь дэвтэ тийш хаан штэ тий. Ханаас болоод их усанд үссэн гэсэн байх шүү. Тэгээ үрж ирсэн маш их баярлалаа та хоёртоо. Тэгээ үнэхээр гоё байна. Та хоёрт хүмүүс ихэвчлэн хосууд гэж бодоод идэг штэ. Намайг жоохон бахад юм өнөг чон туулай автобусны кондуктор жолооч энтрийг ингээд боддог гэсэн. Тийм бид хоёр сүүлд нэг ярилцчихсан маа. Бид хоёр нэг одоо нэг орчин үеийн ундрмаа боо хоёр шиг хүмүүс мэдрэмж өгөөд идэв шиг. Зарим нь болохоор бүр завхлан баясгалан гэж хэлсэн. Тэнгүүт ч арай юу лээ гэл. Тийм. Гэхдээ Grimix болохоор насны хувьд надаас айгүй ах. Гэхдээ бид хоёр яг юм ах дүү шиг Grimix яг доор охин дүүгөө би яг дээрээ эгч нартай л байснаас биш ерөөсө ахтай байж ерөөсө үзээгүй. Гэхдээ юу л та. Заримдаа болохоор чами яг миний эгч шиг л байдаг л та. Тэгээд ягаад вэ гэхээр за чийлчих юм. Тийм би ер нь Grimix ч нөө дэлгүүртэй. Тэг би дэлгүүрлүүн ингээл ажлын хувцас өмсөөл цэвэрлэгээ юу байна? Их цэвэрлэгээ байна. Хүүхдүүд наач тэгэж арчихгүй нөө ажилтд нь наад чиг бокер арчихгүй наач ингээд заагалд нь ингэхгүй гэ би нэг өмнөөс нь яг Grimix менежер юм шиг. Үгүй нааш хас чинь ингэдэг байхгүй. Наачаа какас чи ингэн гэж юу гэдэг чинь. Урдуур ороод ингээд нэг жижиг сэжиг юмнуудыг ингээд амжуулж өгцөн байдаг. Тэрийн дараа нөгөө хүмүүнээс асуугаад юу тийм үү. Тийм өмнөөс наачаа бүх юм зогсоо. Тэнгүүд ингээд зарим үед ингээд насаар би ах хэрнээ яг их чим шиг байх байдаг. Энэ түүч одоо ах хүний ухаан л та чамаар хамааг ажиллаа хийлгэж чинь гэдэг чинь. Тийм багш. Чамайг авах дөөр амар хийх юм би наахаа битээ бокер. Тэгтээ Grimix яг нүг надаас ах мэдээж би мэдээж дүү тэгтээ Grimix яг
өөдөөс ингээ яг би юм ярингууд за энэ дүү юм чаа тэ жоохон бацаа юу ярьдгийн ч юм уу нэг тэгж өөрөөсөө хүнтэй харьцдаггүй яг би юм ярьж байгаа юм бол яг хүнийг яг хүн юм ярьж гин би хүнтэй ярьж гин гэдэг юм гоё хүндлэлтэй миний ярьж байгаа юм амар сайн сонсож би тэр одоо л яг юм нэгдэж тэгэл энэ Tonight Show-ндаас орж авах гэж бодсон. Тэгээд адилхан салбарын хүмүүс олон жаргал нэгтэй охоо гэд тэ. Би чамига бас нөгөө хамгийн анх ингээд нөгөө уцаар бичлэг хийгээл яг эхэлж исэн ингээд түүхийн эргээд бас санаж байна. Жохон байхын санаж байна. Гэтэ одоо ингээд бодонгот ямар уц авснаа чи гинт ингээд юм амар урам зориг ороод би юу нэггээр ингээд юм контент бүтээ гэдэг тийм сэтэл санаа анх яаж төрсэн гэж хамт. Та нар мэдж байгаа болов би анх уцаараа YouTube бичлэг хийжсэн. Миний хамгийн анхны одоо YouTube дээр орсон бичлэгнүүд дандаа уцаараа хийсэн бичлэгнүүд гэдэг байхгүй iPhone 11 гэдэг утас. Ямар гоё юм бэ. Намайг жоохон бахад Nokia л байсан гэхгүй. Тэгээ би нүг товчлууртай утас мас барьдаг байсан тухайд тэгээ аав ээж хоёрт хэлээд надаа ингээ утас аваад өгч юм би бүр яг алах гаднаа. Энд ингээд YouTube гэдэг зүйл одоо жишээл Grimix хийгээд эхэлсэн байсан. Би магадгүй Grimix-ээс inspiration аваад хийчихвэл би яг алчих юм байна да гэж бодоол тэгэл гэрээхэндээ нөө тухайд аав ээж хоёр маань ингээд сууж байгаа л би нэг презентацийн тавиал ийм утастай болчихвол энэ утас чи яг ингээд камернаас илүү гэж байгаа байхгүй яа гэж бүр баг нэг юм Apple нэг юм сурчлага би баг аав ээж хоёртой үзүүлээ тэгэл аав ээж хоёр надад тэр утсыг авч өгсөн тулдаа одоогийн бас яг энд ингээд сууж байгаа гэж бодож байна. Үнэхээр хүүхдээ сайн дэмждэг ээж аав байсан л шүү. Бас амар мундаг гой санагдаж байна. Ээж аав нараа хүүхдүүдэд дэмжээрэй. Тэгээ амар гоё. Би ихтэй бас Grimix-ийг бодож байна. Ер нь ингээд YouTube channel-ыг анханасаа YouTuber болно гэдээ одоо юм зорилготой гор нээж хийж ийсэн үү? За яг YouTuber болъё гэж бол бодож байгаагүй. Яг гол санаа нь юу байсан бэхээр би ингээ ямар нэг юм ингээд хүнд түгээгээд тэгээд хандлт авч кайф авдаг тийм хүүхдээсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хэлбэр нь болохоор жоохон тухайн үед жоохон копирайт асуудалтай. Тэгэхээр тухайн үед бас интернет тийм задгаа байсан шүү дээ. Одоо яадаг чинь би одоо нэг channel YouTube channel нээнгүүтээ ямар ч хамаагүй нэг нэр өгөнгүүтээ тэрэн дээр нөгөө хошин шог мог тавьждаг байсан шүү дээ. Дээрээ хошин шог эсвэл дуучдын дууг ингээд үгтэй болгож тавьж мэйвэд. Тиймэрхүү байдалтай янз янз юм хийдэг байсан. Тэгж жагаад нэг өдөр нэг юм болсон юм а. Тэр нэг хүн залхаа захын дэ ийм хийж болдгоо шүү гэдэг нөгөө нэг оруулсан. Тийм намайг олоод тэр нь болохоор одоо тэр нэг хошин шогнуудыг оруулснаас л болсон юм шиг байгаан. Тэгээ ийм юм хийж болдог шүү ахын дөө. Сонсч нь даа яхаг. Би мөнгө хэмжлэе гэж бодоод зогсож байна. Хэрэг хөөцөлт гомдаад өгмөн тэгээд одоо болно. Хоёлаа тэгээд зоочлаар ахаа. Нэг хүүхдээсэн шүү. Тэгээ би ойлгосон юм а. Дараа нь ойлгосон. Тэгээд гинт тэр ярианаас хойш босноо гинт ойлгоод за ер нь ийм өөрөө контент бүтээх ёстой байна гэдэг тийм үзэл бодолтой болонготой яг тухайд ч нэг 13 онд ч нэг гадны юм ютуберүүд аягүй нэг модонд орж исэн. Тэнгүүт ийм Монголд ийм байвал гоё юм байна да гэдэг. Тэгээ харсан чинь бас тийм тэгээ хэлчмэр хүмүүс аягүй цөөхөн. Яг тийм бүтэн цагийн ажил болгож хийдэг хүн байхгүй. Тэнгүүт би дотроо за энийг бүтэн цагийн ажил болгоод хийж үзвэл гоё юм байна да гэдэг. Тэгээ яг эхэлчихсэн. Тэгээ яг channel юм. Тэр чи хүүхэд байсан биз дээ. Тэгээ яаж юм? Агуу хүүхэд гэж би тэр юу байсан? Оюутан байсан байхгүй. Тэр чинь бас нэлээд том 20 моринстэй 19 маристэйсэн. Тий. Би чамд дандаа ийм гоё хүүхчиг царайтай байдаг. Гримix-ийг насыг юу яг мэддэггүй байсан юм байна. сайн нэг хошин шиг явуулахдаа хүүхэд байсан гэсэн чинь мэдүүлгээсээ тэр их орон зөрчих чи юу болж байна. А тэр нь өмнөх нь байхгүй юу? Тэр чинь 3 4 жилийн өмнө бас завсартай л явж байгаа л гэлж байна. Тэг үнэн нэрээ. Доошлаараа хаа тэгэхээр. Зүгээр тоглосон. Харин тий хийг залгасан X төсөөс залгасан гэж байсан. X төсөөс залгасан гэсэн үү? Тухайд бол нэг X төсийн хүн байна гэж залгажсэн. Тэгээд одоо наваг сандуулах л та тэр үед тэгээд миний нэр мессеж өөрсөн. Тэгээд сайн үр дүн төрөхийн тулд сайнарч явна муугарч явна те одоо нэг ийм хямлаа нурууны ямаа байдаг шүү дээ хоёр тийшээ өсөрдөг те ингээд одоо буухтаа ингээд зигзаг хийдэг Жеки Чаны их гоё үг байдаг бид нар зорилгондоо өрөхийн тулд заримдаа үннийг ч ашигладаг худлыг ч ашигладаг гэдэг үг байдаг. Гэхдээ чи суурчин болж чадсан бол манай хошуу урлагийнхан бүгдээрээ талархалтай хүлээж авах байхаа гэж найдаж байна. баярлалаа. Хамгийн гоё зүйл нь хүмүүсийн оюуны өмч таалдахгүйгээр өөрөө бүтээж эхлэе гэдэг тэр санаа чинь чамайг өнөөдрийн энэ Grimix-ийг бүтээх хамгийн том гоё зүйл. Яг тийм нөгөө үзэл бодолтой яг болсон байгаа байхгүй тухайд. Тэгээ тэр нь бол хамгийн зөв зүйл байсан баха. Одоо ч гэсэн яг тэрийг ингээд хийж байгаа. Одоо ер нь л аль болох 100% барьж нэл гэдэг нь ядаж өөрөө бүх юма хийдэг тийм байхыг. Үнэхээр чи тэгдэг шүү. За баярлалаа. 1984 он баг л та. Манай яг доотлын дүү гарцсан хамгийн баг дүү Цэрэнпүрүүгээд гараагүй.
Миний доотлын дуу нэм дэргээ охин дуу гарцсан. Тэгэхээр энэ хоёрын төсвөр ихээр 84. Энэ үе юм уу энэс жоохон хойхон юм уу та би их өвдөжээ. Өвдөд халуураад бүр 40 хэд гараад манай ээж хүүхдийн эмч тэгээд намайг өвдөхөөр л манай ээж бүр яаж чадхаа байждаг байсан л яриад байт. Тэгээд 41 2 хүртэл халуураад хүүхэд бүр баг дэмэрсэн шүү хаан ерөөсөө л та би явнаа мөн. Би ер нь явлаа шүү. Тэгээд ээж бүр аргаа бараал миний өмнө сөхрөөл тэгээд гуйсан гэсэн миний хөө бити яваач. Ижитэйгээ хамт байгаа ч гэл одоо нөгөө шүлгэн дээр гардаг шиг яруу найтаа бүр нөгөө хөхөөрөө дална гэдэг шиг миний хөө нэг тийм арга байдаг л байж л дээ хөхөөрөө миний хөө бити яваарай гэл тэгсэн чинь би тэгэл айхалж өглөөл тэгэл гал шиг халуун шатж байгаа л тийм халуурцсан юмтан хэлсэн юм шүү. За ихтлгүүрийн 3 давхарт тоглоомын тасагт нэг улаан сэлэн байгаа. Тэрийг аваад ирэх юм бол яг үлдээ гэсэн. Тэгээд шууд 10 төгрөгийн үнэтэй байсан. Би сайн. Тэгээд шууд ахад л 10 төгрөгийг гардуулаад ахыг гүйлгээл хавар мавар өдөө идлээс юм уу. Тэгэл ах хүйтэй сэлэм авчраал. Тэгэл би тэр сэлмээ тулаал. Тэгж тулах чадал байгаагүй хаад би санаад байдаг нь болохоор тэр үе чинь нэг юм хивс хандаа байдаг байлаа шүү дээ. Тэгээ метролийн зүгээр ингээд тогтоодсон. Тэгээ тэндээс миний улаан сэлмийг зүүцсэн. Тэгэл би хараал, сэлмээ хараал. Тоглондоо чамаа. Тэндэрнаа л гэж өдөө. Йоо. Тэгээд одоо юм авч өгдөг болсон. Ер нь л юм авах амар гоё штэ юм сэтгэлийн бөөн баясна тий. Тэгээд тэрнээс өөр бүр гоё авахулж ирсэн тийм дүүх байна уу? Тэгээд яг амьдэрчж байгаа болохоор тэгээд бас дахиж тоглоомыг аваад байсан юм бол бас байгаагүй тэгээд хаталж баярлуулж авахсан бас өөр гоё зүйл байгаа юу? Тэгээд ийм юм. Тэгээд инглээ. Энэ хинэттэй сонсогдох одоо хүүхдүүд бараг төсөөлөгчгүй бахын 80-аад оны сүүл ер нь тэгээд зах зээлийн нийгэм шилжижсэн л үе байх л та. Бараа ер нь ховор маягтай одоо хувц сунар ховор л байсан юм уу? Тэр хятад шахаа гэдэг юм модонд орж ирсэн юм аа. Тийм. 3 ямаатай. Тэ 3 ямаатай ятдаг хятад шахаа. Одоо цагийн хэмжүүрээр бол тэр хувц биш ээ. Тэр үнэхээр хувц биш. Одоо юм пяавар ахгүй юу? Зүгээр юм үйлдвэрийн гэмээр хатуу пяавар дээр нэг юм цууян бүхэд давхарлж оёо. Тэгээ дээрээс нь юм хар хилэн татцсан. Одоо хүн тоож өмсөх аргагүй. Ер нь хүний биед ч юм уу. Тэрийг нэг 7 хоног хотын цардмал зам дээгүүр онгуудл нь улан гав гүлгэр болчихно. Галтарч унах гэдэг. Одоо муу готл чанаргүй. Тэгсээ тэр үед л тийм ховор байж л дээ. Тэгээ өмдний доор тэр гоё харагдана гэж өгөө. Тэрийг өмссөн хүн чи ургаад л явчихна. Тэрний төлөө дээрэм тонуул болдог байлаа шүү дээ. Нойргүй хонох манах. Тэгээ би чинь бас тийм нэг хүлээлт байхгүй. Тийм нэг тийм одоо шин гоё ганган тийм ер нь дээр нэг айхтар эрхлүүлж байгаагүй. Хайраар бол эрхлүүлж байсан байх. Тэгээд 100 цуслан дээр байсан эргэл дээ 100 цуслан дээр байжсэн чи ингээл ээж аваа цуслангаас ирнэ эргэтэйгээ зэрэл хүүхдүүд чинь дагаал ээж аваа тэгэл тороо уудлаал тэгэл голцоо талах ч юм уу ногоо тэгэл хаяа нэг төгрөгийн сок мох тийм юм гарч иж магадгүй гэл тэгсэн чи ингээл уудалж яснаа л хайрцагтай юм гаргаж ирээл надад май миний хүүгээл тэгэл онгойлгосон чинь хятад шахаа ваа Тэгээ би бодъё. Одоо үеийн ер нь монголчууд бидний сэтгэл зүй тэр үеийг бас жоо өөр болцсон юм уу та тий. Би тэрийг хараад ингээ үүлэн думбал агаарт нисэж байгаа юм шиг л догдолж байгаа атлаа. Одоо үеийн хүүхдүүд бол ингээл өстөө оо ээ гээл тий. Хайртай шүү ааваа ээж үнсэж мүсэлтэй. Тэгдгүү ээж л тэрийг хараад тэгэл ингээ дотроо жаргаал тий. Оо гэл тэгэл бүр их л таны асуусан шиг баярлж ирсэн. Тэгээ тэрийг баярлал тэгэл гараа явчлаа. Гараа яваал бизнес гэсэн юм уу яах гэсэн буцаад орж ирээд тэр үе чи одоо манайх шарга мөртөд байдаг гэсэн нэг юм нимкэн модон одоо банцтай л дотор нь кардо явуулсан тийм гаднаасаа сонсогд маягтай гэсэн үг л дээ.
Уучлаарай. Тэгээд орж ирж исэн чи манай баг эгчийн дуу нэлээд чангарцсан. Манай баг эгч бол ер нь манай гэр дотор хамгийн заа үрлэг хамгийн гоё нь л доо. Тэгээд ээжтэй л ингээд ярьж ин тэгээд чи бас жоохон алхаагаа удаашруулаад тагнуул үгд дурлаад юу ярина уу гэсэн чи яригч та тэгээд ийм өмтэй өдөр үнтэй л байсан баг л та өмтэй гутлаа юу самбууд авах гэсэн болвол тэгээ надаас асуугаад авахгүй яасан юм бэ? Ямарыг нь авах уу гэдгийг асуухгүй охины шахаа авцсан байна. Охины гутал авцсан байна. Үнэхээр тэр мөчийг хүртэлвэ тэр хятад шахаа гээд нэг л хар гутал авч ийсэн болохоос тэрэн дотор хүүс байдаг гэдгийг би бүдүүн мдээгүй байхгүй. Үнэхээр хүүс байд юм бэл эрэгтэйгийнх нь юм хилэн жоохон бааргард эмэгтэйг нь болохоор хажууг нь ховл мовлтой хажуудад юм ирзээ оруулах надад охиныхыг аваад өгч тэрийг сонсонгууд л тэгэл хамаг би сул байгаа. Хэдхэн хормын өмнө нөгөө хэдхэн хормын тий тэгэл ороод байсан чи ээж жоохон гимшцэн ойлгомжтой ээж жоохон буруу юм ийсэн мэдсэн тэгээ гараад явах чи миний хөө гутлаа өмсөө явахгүй мө гэл гэсэн чи за ихчэд өмсүүлчихтэй. Яг эндээс бид нар бас нэг анзааруул тийм ээ юу гэхээр хэдхэн хормын өмнө та яг сая ярьж байна тийм хэдхэн хормын өмнө намайг тэнгэр думбуул жаргаж байсан тэр нэг муу хятад за муу гэж хэлээж байгаа тэр нэг зүүд объект гэж хэлчихье тийм ээ тэр надад зүгээр тэнгэрийн жаргал амсуулж исэн чинь хэдхэн хормын дараа зүгээр намайг гутаанд оромжилсан юм байна. Намайг зүгээр тэр байгаа нь миний одоо dignity гэж хэлдэг тийм ээ миний оршихуй миний нэр төрийг орог доромжилж байгаа шиг юм байна. Тэгэхээр хоёр өөр юмны талаар яриаггүй нэг л зүйл тэрэнд өөрчлөлт ороогүй юунд өөрчлөлт орсон байна вэ гэхээр түүнийг харж байгаа түүнийг төсөөлж байгаа миний ойлголт л өөрчлөгдөхөө зэрэг би жаргачч болдог би зовчч болдог гэж харагдаад байгаа юм л. Тэгэхээр энэ нөгөө бурхны шинэ яриад идэх тийм ээ аз жаргал зовлон зүдгүүр аль гадна талд байх гэхээс илүүтэйгээр тэг юмыг яаж харж байгаа, яаж тайлбарлаж байгаа, яаж ойлгож байгаа сэтгэл маш их хамааралтай юм шүү. Мэдээж гаднаас хамаарах хүчин зүйл огт үгүйсгсэн биш боловч 50-аас ч илүү 60-70% нэг л зүйл намайг жаргаад зовоод чадчих шүү. Яаж харж, яаж бодож яаж бидний мэдлэгээс ч байт юм уу тийм ээ. Жаргал зовлыг шийднэ гэдэг нь хойш хойш их бодогдоод л байт юм да. Тэр чинь бас дараа тэр чинь болоогүй. Би чи хүүхдээ ордны хамгийн од жүжигч юм байна да. Одоо Барса бол одоо хүүхдээ ордны драмын театрын хамгийн лагуудынх нь нэг болцсон. Тэр чи бүр драмын театрын тайзан дээр хүртэл хүүхдээ ордны багтаа өргөдөж ирсэн тийм шүү дээ. Энийг хүмүүс нэг сайн мэддэггүй. Тэгээд би ч яс ярих гэж боддгүй юм. Энийг одоо яг ярихад хамгийн тохиромжтой юм шиг санагдчихэв. Тэгээ 8 дугаар ангида байхдаа Улсын драмын Эрдмийн театрт Чингис хааны ойд зориулсан Тэмүүжний баг нас гэдэг жүжиг тавигдаад тэрнээс драмын дугуулангаас жүжиглэх гол дүрийн жүжигчдийг сонгож аваад хүүхдүүдийг сонгож аваад тэгээд манай дугуулангаас тэгэхэд чинь 4 хүүхд сонгогдоод тэгсэн чинь Бэхтэргээд эсрэг дүрд нь би сонгогдчихдаг байхгүй юу? Хүүхд багасаа тий. Хөдөө яваад хавар болсон. Тэгээд нөгөө жүжигэндээ тоглоод жүжиг маань тоглоод тэгсэн чинь тэр үед чинь би ямар гоё байваа надад нэрээ. Би тэгэл тэр драмын театрт ингээл очиод бог яах, иби яах, параах, амгаах, дамдангуа, саран туяагч, сувдаа багш. Тэр багш маань байна гэдэг чинь болоод шүү. Бүгдтэй танилцаад нөгөө хүмүүсийг чи хараад л тоо тэнд би ингээл нисэж байгаа манай нөгөө дөрвч ингээл аж жаргал. Тэгээд жоохон ингээд том болоод тэгсэн чинь гэрээт жүжигчин болоод бүр драмын театрын 8 дугаар ангийн хүүхэд гэрээгээр тухайн энэ тоглогдсон бүх дүрүүдэд 10 жилийн хүүхэд өсвөр насны хүүхэд юм уу те бүх дүрүүдэд нь би ордог. Тэгээд нэг сарын цалинтай тэр чинь 8 дугаар ангида гэрээт жүжигчний цалин малингаа авдаг. Тэгсэн чинь гинтхэн нөгөө драмын дугуулангийн багш маань баг юм мэддэггүй юм шиг санагдал. Би ер нь энүүнээс сурах юм үлдсэн болоо даа ч гэж байна. Нэг тийм болцсон ингээд өөрийгөө тэгээд тэр чинь 10 төгслөө ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд 2 жил ингээд драмын
драмын театрт ажиллаад ингээд явцсан. Тэгээд тэнд чинь нөгөө ах эгч нартайгаа танилцсан. Хүн тэгээ өөрөө мэдхгүйгээр ялангуяа өсвөр насныхаа 17 18 насн дээр ирж байгаа хүүхэд чинь ингээд юм өөрөө лаг гэсэн мэдрэмжийг авчт юм бэл. Би ингээд одоо би ер нь энд юу идэм ингээл те хичээлээ тасалдаг болоод явдггүй болоод ийм нөхцөл байдалд орсон байжсэн чинь амьдрал намайг буцаага байранд нь тавьсан. Тэгсэн. Яасан бэ гэсэн чинь би алдартай лаг жүжигчин болно хүн чинь мэдээд Суйсд орно гээд очиод Суйсын конкурсанд орсон чинь бид зэрэг өгч ирсэн. Тийм яг бидэртэй зэрэг өгсөн. Бид манай Суйсын конкурс болоод бүх хүүхдүүд явж байгаа. Тэр дотор ингээд нөгөө драмын од барсаа явж гин. Нөгөө драма хүүхдийн драмын театрын темка явж гин гэдэг дандаа лаг одууд нь яваад энэ хоёр чинь ингээд одоо мандайлаад оройд нь явж та. Конкурстад унчтыг. Тэнцээгүү. Тэгээ 9 сарын 1-нд орсон чинь байдгүй. Гэтэ чи манай сургуулиар иргэлдээ. Баг. Тэгээд тэр жил чинь би 10 төгсөөгүй байхдаа конкурс. Тийм. Тэгээ унсан. За би угаасаа 10 төгсөөгүй юм чинь яа тийм дараа жил өгчээ гээд. Тэгээ байжгаад дараа жил нь дахиад ундъя. 2 унж байгаа байхгүй би. Гэтэ эн чинь хүмүүсээ бууд өгчгөр байхгүй. Эн чинь бас яг одоо инээдтэй гачсан тэр үед тийм их хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байгаасаа өөр юу ч бодоогүй хүүхэд 2 удаа тэр их сургуулийн хаалган дээр очиод чи жүжигчин болохгүй гэж буцаана гэдэг мэдрэмж бол амар байсан. Тэгээд яг нөгөө надад нэг давуу тал үүдээ. Богинохон шаналдаг. Тэгээд сэтгэлээр унаад за одоо ингээд тэгээд тэрсэн чинь хамгийн амар нэг юм болсон ингэсэн. Өвөө намайг өмнө конкурсанд унтсныг мэдсэн. Тэгэн гутаа цагдаагийн ахтамд оруулна гэд бодсон. Манай өвөө чи өөрөө цагдаа тагнуулаар ингээд бүх насаараа ажилласан хүн байсан. Тэгээд цагдаагийн ахтамд оруулна чи цэрэг цагдаагаар явна гэсэн. Би ёстой яасан ч цагдаа болохгүйгээд гэрээсээ оргоод найзынхаа лагер дээр очиж 10 хоног конкурсанда бэлдээд шүлэг дуу муугаа бэлдээд тэгээд конкурсанд унчиж байгаа байхгүй. Тэгэл гэрлүүгөө орч чаддаг. Бодож байгаа л орцондоо жоохон сууж байгаа л за орё гэл гэрлүүгөө яваал орсон. Хэн ч тоохгүй. Би чи бараг л амьдрал сүрчээд очиж байгаа шүү дээ. Хэн ч тоохгүй амьдрал яг хэвээрээ эмээ хоолоо ягээд өвөө зурагтаа үзээд манай дүүнэр тэрүүгээр хичээл номоо ягаад тоглоод байж. Би чи нөгөө нэг ертөнд сүрцэн газраас орж ирээл сууж исэн чинь өвөө за яасан гэл тэгж байна. Унцаан л гэл. Тэгсэн чинь за одоо тэгээ яах гэж байна гэл тэгнэ. Коц дорно. Тэгсэн чи өвөө за миний хүү тэгээд одоо ер нь хойштой өөрөө амьдралаа мэдхээр болж гэнэ удаа гэл тэглээ. Өөрөө мэднэ л гэсэн. Өвөө тэгэл за тэгтэг гэсэн. Тэгээ өвөө надад юу ч хэлээгүй, намайг дахин цагдаа болгоно ч гэж яриаггүй, тэгэл үлдээсэн. Тэгээ тухайн үед би өвөөг ингээд за уурлаагүй юм байна да гэдгийг нь хараад өнгөрчихөж байгаа байхгүй. Дараа нь бодоход өвөө надад за үүнээс хойш амьдралын шийдвэрийг өөрөө гаргаарай. Чи ингээд том боллоо шүү гэдгийг ойлгуулж ирсэн юм шиг байна. Тэгээд коцд ороод 6 сар сурангуудаа биш ээ. Ерөөсөө л биш юм. Ерөөсөө л суйстаар хийгээл. Тэгээ сургуулаа хаяад тэр жил тэгэнгүүтээ бас аав ээжтэй эмээ өдөглөөгөө сургуулаа хийцэн гэдгээ. Тэгэл дараа жилийн суйсын конкурсыг дахиж хүлээж ягаал, дахиж бүртгүүлээл, дахиж бэлдээл конкурсанд ороод бурхан минь тэр хүлээх ингээд секунд болгон ингээд толгоороо ингээд юмар цохоод байгаа байхгүй юу? Бан гэл явдгүү нөгөө цаг хугацаа яасан ч удаан юм. Тэгэл дүн гараал нөгөө хүүхдүүд суйсан гадаа яг шамбарлал хууцнуудаа аваад би хууц авч харж чаддаг. Яа. Тэгэл нөгөөтгөө сургуулийн тэр цаашаа болонд урлан бүтээхээ урд очиод л нөгөө имрээл доороос нь ингээл имэрж байгаа л ингээл харсан чинь 98 он. Тэгээд гүйтсэн. Хаашаа ч юм уу харсан зүгтээ гүйсэн. Өөртөө харсан зүгтээ гүнэ гэдэг чинь тэр юм лээ. Нэг мэдсэн чи би Монгол 3 дугаар сургуулийн урд ингээд танихгүй хүн болгон тэнцлээ. Гэдэг хүмүүст баяртай гэдэг. Тэгээд дараа нь миний амьдралдаа авсан хамгийн сайхан таашаал тэр байсан. Тэгээд би тэр жил очиод дараа нь харсан чинь Суйсад нэгээр тэнцсэн байсан. Тэгээд урдгийн гараа зүтгэлтэн Лаасрун гэдэг хүний шав болж анх би Суйсын босхийг давж исэн. Гарын 5 уруугийн шагдар шүү дээ. Шагдар. Энэ хүүхдийг нэгээр ав. Иймэрхүү юм давж туулаад тэгэл
ер нь жүжигчин болсон. Тэгээд жүжигчний мэрэгжлийн аз жаргал, хэцүү байдал гээд ер нь хүмүүс ингээл одоо дандаа сайхан аз хоёлаа ч гэсэн гурлаа ч гэсэн тэгэл сайхан зүйлсийг их ярьлаа. Хэцүү юм айгүй их байдаг. Тэгэл би ч одоо кинонд тоглох болгондоо за би дахиж кинонд тоглохгүй гэж боддог шүү дээ. Кино руу шилжүүлж орсон болохоор Барсаас би нэг юм асуумаар байл та. Яагаад энэ эсрэг дүрийг ийм сайн тоглоод байдгийг? Эсвэл чи тийм муу хүн үү? Би нэг Барсаага мэддэг болохоор уг хүний мэддэг учраас албаар ийм асуулт тавьж байна л та. Тэгэхээр энэ мэрэгжил бол их өөр байд юм байна те хүмүүс тарагдах байдал. Гэхдээ хуучин бол эсрэг дүрийн хүмүүсийг дамжаагаа жишээлхэд чулуугаар нь үлгэж байсан гэдэг шүү дээ те. Тэгээд ер нь энэ эсрэг дүрийн кайф өгдөг зүйл нь юу вэ? Эсрэг дүрийн кайф өгдөг зүйл нь тухайн уран бүтээл гарсны дараа хүмүүс эсрэг дүрийг илүү их ярьдаг. Тэр нь надад их таатай байдаг. Тэгээд эсрэг дүрийн мэрэгжлийн өнцгөөс ярих юм бол эсрэг дүрийн ажилбар илүү сонирхолтой. Илүү их зүйлийг жүжигчнээс шаарддаг. Характерыг, тэр зорилгыг, тэр мэдрэмжийг илүү шаарддаг. Тийм учраас надад илүү таатай санагддаг хаа. Би тэ юу гэж боддог вэ гэхээр би танаа найз нарыг нөхөрлөлийг та нарын хамтдаа бүтээж байгаа нь фантастик гэдэг зүйлийг бас үнэхээр өөртөө яг энэ дотор асч исэн зүйлээр хийсэн гэж боддог. Ганцаараа хурдан явах уу, олоолаа хоол явах уу гэдэг. Одоо би манай Алдраа байна, Тамира, Баяра, Можуха, Оттой, Ганчуу, Шагаа гэл те. Одоо яг энэ залуучууд ингээд хүүхэд байхасаа нөхөрлөөд энэ олон эгоноор нэг зэрэг газар оршоод энэ олон амбицээр нэг зэрэг газар оршоод гэхдээ юунд ч бууж өгөхгүй энэ хүртэл ирсэн. Энэ бол чиний одоо нэрний чинь урд бас овгийн чинь өмнө бичигддэг тэр нэр байдаг те. Чи тэгээ найзуудынхаа тухай ер нь ингээд жүжигчин болоход хамгийн том одоо сорилтуудын бас хамгийн том юмч одоо эдэр байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Би бол ер нь өөрийгөө хоёр гэр бүлтэй гэж боддог. Нэг гэр бүл бол мэдээж миний өөрийн гэр бүл, миний эхнэр хүүхдүүд. Хоёр дахь миний гэр бүл бол фантастик продакшн. Тэгэхээр энэ завшааныг далимдуулаад өнөөдрийн одоо энд сууж байгаа Барсааг бүтээсэн хүмүүс бол фантастик продакшн, миний гэр бүл хоёр. Тэгэхээр би хоёулынгийнх тухай ярих хэвээр. Тэгээд би эхлээд фантастик продакшнаас эхлэе. Тэгээд хоёулаа синий телевизэд хамт ажилладаг байсан. Намайг анх телевизэд уруу татаж авчирсан хүн чи анхаа. Тэгээд 7 жил нэг газар ажиллаад нөгөө байнгын цалинтай, нийгмийн даатгал төлдөг, зээл авах эрх мэрхтэй болсон ийм хүнд гинтхэн манай найзуудаас ажилласаа гарчгаа хэдүүлээ кино хийя гэдэг санал ирсэн бохгүй юу? Тэр саналд юу байсан гэж ямар ч давуу тал байгаагүй. Дандаа сул тал байсан. Хизээ орлого олохыг мэдгүй. Хизээ цалин өгөхийг мэдгүй. Надад юу ч байгаагүй, манай найзууд ч юу ч байгаагүй. Биднэрт нэглэн байсан, биднэрт хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд ажлаа орхиол 7 жил ажилласан газараа орхиол найзуудтайгаа нийлээл бид нэр all-in хийсэн. Бүгд all-in хийгээд харин тэр тоглоомондоо бид нэр хоцсон. Одоо юуны түрүүнд бас их нэртэй би маш их баярлж явдаа. Тэгээд ялангуяа урлагийн хүний, жүжигчин хүний эхнэр байна гэдэг бол маш их төвчээр шаарддаг байх гэж би боддог. Өөрөө зүгээр ингээл бодоод үзэхэд ч одоо жилийн талд нь би гэртээ байдгүй. Тэ? Тэр үед ар гэрийн бүх асуудлыг ганцаараа үүрээд, ганцаараа шийдээд, өөрийнхөө ажлыг, хүүхдүүдийг, амьдралаа ингээл бүгднийг ганцаархнаа ингээд зохицуулаад явж яадаг. За тэгэл бүх баяраар байхгүй. Тэгэл иймэрхүү үеүүдэд ингээд хэцүү байдаг байх. Тэгээд дээрэс нь ийм хэцүү нөхцлүүдийг энэ олон жилийн турш ингээд үүрээд намайг үргэлж дэмжиж надад дандаа итгэдэг. Хандаа маш их баярлалаа. Хайртай шүү. Нэг өдөр ингэхгүй хуучны жүжигчдийг урьж авчирч жүжигтээ оруулдаг байсан. Тэгсэн чинь настаа манай алтан үеийн үнэхээр лаг жүжигч ирсэн байхгүй. Одоо нэрийг хэлээд яах вэ? Өөр хүүхдүүд нь. Гэхдээ нэг муухай ч болоогүй. Тэгтэл чи нөгөө нэг манай нөгөө залуу жүжигч тэр хүнтэй уулзах нь үнэн гоё штэ тий. Тэгээ амьдралын түүхийг яриулдаг. Тэгээд арх авчираад өчөхгүй да. Арын өрөөнд тэг жүжиг явах гэдэг. Нөгөө хүн маань одоо фант тоглож байгаа байхгүй.
Тэгээ Вероны талбай дээр ингээд одоо Меркуцо, Тибалт хоёр хоёулаа өгцөн байж хаад ван гарч ирж ингээд бүх асуудлыг шийддэг дүр байхгүй юу? Тэр өндөр шатан дээр гарч энд юу болов те Вероны талбай дээр ингээд дайсгынхыг хоригдсан бидтэй тэр Каполетийн яасан ингээд Монтекийн яасан ингээд ярьдаг. Тэгээд би ч нөгөө өгцөн хөвч байгаа юм байхгүй юу? Нөгөө төрөний хараа бахардж гүйж очиод ингээд өгөхөд хөвч байгаа. Тэгсэн чинь нөгөө алдартай ахын жүжигч маань гараад ирлээ. Тэгсэн чинь жоох утчих. Настан хоёр татаа үстэй өрх юм те. Гарч ирсэн чинь бүгдээр ингээл түгшээл, үзэгч түгшээл, малгаан жоон гэлтгээ байна. Тэгээд гарч ирлээ. Тэгээд нэгсэн чинь үгээ марччих. Тэгээд хараад бүгдийг нүдэрээ л яриад байна. Тэгэд игжсэн аа. Энэ яасан гэлдэгтэй. Уг нь маш их юм ярьдаг байхгүй юу? Вероны талбай дээр тулаан тэмцэл хийгийг ориглоо үстэй гэсэн юм ярьдаг гэсэн чинь энэ яасан гэж болчихлоо. Эхлээ өмнөөс нь бид нар ярьлаа. Нөгөө манай амьд хэд чинь. Гуай гэсэн Вероны талбай дээр ингэж болохгүй үстэй. Ингээд үгийн нөхөд ингэж ярихгүй гэсэн чинь нилээн хавцгаслаа. Гэснэ. Өөртөө ушруулах гэсэн. Би бас тэгээд сонсч ирсэн нэг юм хутаг байхгүйсэн гэж сонсч яг тийм. Тийм тэр чинь айгүй игцэгтэй хэсэг байхгүй юу? Одоо Тибалт хурж ирээд жүжигийн маань яг бүр гол хэсэг нь юу гэхээр Тибалт намайг сэмхэн алчаад явдаг хэсэг. Тэрний юу гэхээр миний сэлмийг булааж аваад Тибалт сэлмээ алдчихад. Тэгээ гүүжингүүд би хутгалгангүүд нөгөө чи миний сэлмийг булааж аваад намайг дүрчээд явдаг хэсэг байхгүй юу? Би алуулж энэ жүжигчин цаашаа явдаг юм байна үстэй. Тэгсэн чинь ингээ харсан чинь нэг маасанд нэг шин жүжигч орж ирсэн. Миний дагуул юм уу Тибалтын дагуул да тэр. Тэгсэн чинь ингээд би нэг сэлэм унтсан байгаа яг байрандаа ингээд газар байж ах хэвээр би хөвтөд ингээд сэлмээ аваад гүйж ирэхэд ингэх хэвээр. Тэгтэл тий ингэж би Тибалтыгаа алах хэвээр юм байна шүү дээ. Тэр чинь одоо жүжигээ мартчихна. Тэгээ ингээд харсан чинь яг дэмдэх ингээд тоглолтоо хийчихэл наашаа ирэхгүй. Би ингээд хөвчөөд ингээд сэлэм байдгүй. Жүжиг явж идэг. Жүжиг нөгөө дэмдэх чинь хаашаа давхиж яваа. Тэгсэн ингээд харсан манай бүгдээр сэлэмтэйгээ байж нөгөө миний дагуул Тибалтын дагуул сэлэм байхгүй шүү. Сэлмээ өгсөн шүү. Дагуулууд маань харин сэлмээ харамсдаг гэж. Сэлмээ ингээд өвчтэй юм шиг. Тэгсэн би ингээд сэлэмгүй гэсэн дэмдэх наашаа яач бачи гэсэн нүдтэй бүгд ирж гин. Тэгэхээр энэ ч хутаг байдгийг азар. Хутгаараа ингэчлээ. Тэгээд тэгсэн чинь дэмдэх тэр нөгөө өөрийгөө алуулсан гэдгийг мэдэхгүй гарангуудаа дараад нь өгчдөг. Тэр Тибалтын дүрэн тийм байхгүй. Тэгээд дэмдэхийг алахгүй жүжиг цаашаа явахгүй. Тэгээд энэ ч нэгсэн бөөн маргаан болж ирсэн нэг тийм аюултай түүхнад байдгийг. Хутаг байсан болж тээ тий. Байхгүй шанаадаж алах юм байна. Болохгүй одоо хоодог нь бонг. Тэр дараа харин тий. Одоо яг театрын тайзан дээр болсон үнэхээр яг төгс жүжиглэлтүүд байдаг. Гэхдээ ингээд ардталт нь болдог яг тэрүүний та нөгөө тэр нэг гавьяат одоо том амар жүжигч ирээд гэдэг шиг тийм амар хөвгөлтэй түүхүүд байдаг шүү дээ тий. Гэхдээ би бол одоо ингээд нэг сайхан хүмүүстэй ажиллаж байсан байна гэдэг нь одоо ганаагаатай бол би бас жүжигчтэй яг партнер болж байсан байхгүй юу. Ган Төмөргөөч жүжигчний үед үнэхээр мондог юм амьдрал дээр айгу бодлоо хүн байхгүй юу. Жишээлхэд ингээд хувцас солих жоохтой ширээ юугаа хөшгөлөө дунлаа. Нөгөө төмбүүшгээ хөшгөлөөд та нараа санаатай. Энэ санаатай яг санаатай. Энэ намайг хорлож байгаа юм да. Яваад тахгүй. Яасан ганаагаа гэсэн чинь шүүгний төлхөр шаацсан. Байхгүй. Шүүгний төлхөр намайг хорлоод одоо ингээд авцсан байж байгаа. Би 2 цаг хайдаа миний шүүгний төлхөр байхгүй болчихлоо гэж. Ганаагаа үзүүн чи юу гэж. Байхгүй би үзүүндээ зү. Үгүй ар дээр гарцсан байна гэсэн чинь нөгөө эндээ зүүцсэн байсан төлхөр нь алт дээр гарсан. Айгуу цайлган дороо инээдэг байхгүй. Та нар хорлоогүй юм байна гэдэг. Тэгээ ганаагаатай харилцаа тавьж байгаа их гоё. Ганаагаа тэр нэг хурим гэдэг жүжигчин дээр ингээд усан цэргийн ахмад болоод айгүй мэрэгжлийн хэлгээр ярьтыг. Тэрийгээ цээжилчээд байгаа байхгүй юу? Хүн цээжлэх аргагүй юу? Тэрийгээ цээжилчээд харин надаас нэг асуулт асуудаг асуултаа л дөрөс дандаа мартдаг байхгүй юу? Тэгээ тэрийг би яг түрүүнийх шиг зөвлөж ингээд тоглодог байхгүй юу? За ганаагаа мартсан байгаа тэгээд тэнгуүтэ та тэгж бодож байна. Тэгвэл би юм ингээд бензин захилгаа холбоо чи яат гэдэг юм далчхан нөр нөхрийн дүр тоглож. Тэгсэн чинь нэг өдөр ерөөсөн энэ ганаага би урд нь хэлсэн баг. Ганаага та тэгж асуухаар би ингэж хариулна шүү дээ. Тийм ээ ч юм гэл. Тэгэл асуудгүй. Тэгэхээр нэг өдөр ерөөс яг асуултыг хүлээнэ гэж бодлоо би. Тэгэл ганаага битэр тоглоо нөгөө ч нэг тэр усан онгоцныхаа имийг анчсан над руу ингээл харж байна. Тэгэл нөгөө яриан дуусч эхлэн шүү дээ. Тэнгүүт би ингээ орчдөг байсан болохоор нөгөө ч над руу ингээ хараад байхгүй. Тэгэхээр би асуултыг нүлээгээ байгаад байхгүй. Тэгэл гэсэн чинь нөгөө чи ингээ амдаа яа нэг юм ч үгээ мартчихлаа шүү дээ. Үзэгчд рүү матсан шүү дээ намайг. Тэгээ би ингээд за гэд шууд ингээд үгээ цадгуулаад авсан. Тэгээ ганаагаад хэлсэн гарч ирээд ахаа чи таны үг шүү дээ гэд. Тэгжсэн тийм сайхан улсуудтай ажиллаж байсан.
Жамсран жавгаатай бол ингээд тоглож байгаад үнэхээр гоё юм хав халуун гартай хүн байсан. Тэгээд ингээд бид тэр тамгуу төр жүжиг даав хоёр бол тоглож байгаад ингээд шатруунд би гаргаж өгдөг байсан. Тэгээд тэр хүний тэр жүжиглэлтийн гайхамшиг гэдгийг бол хажуунаас нь цуг тоглож харж явах бол одоо бид нар яг нэг тийм нөгөө мод ингээл дамжуулдаг буухай уралдаан байдаг шүү дээ спортын төрөлтэй. Яг тэрэн шиг ингээд ахмадууд маань бид нар тэр модоо өгөөд бид нар тэр модыг барьж аваад тэгээ гүүгээл одоо бид нар ингээл залуучуудаа өгөөл явж байгаа. Ийм л цикл дотор амьдрт юм байлээ л дээ. Тэгээ гайхалтай. Би одоо таны бага насны бас түүхийг сонсомоор яад гэвэл хүмүүст жоохон бахтай нэг удаа өөрийгөө харуултын гэсэн нэг юм хэдэн настайдаа ч илээ пак гэд тэр шиг та яг хүүхэд байхасаа яг жүжигчний мэргэжлийг сонгосон уу? Аль цагт нь яг таны дуудлага байсан? Энд ингээд дурлаж эргэлзээхгүй ингээд болох шалтгаан тий? Би бол ингээд одоо яг өнөөдөр ингээд анхаадаа ярилцаад ингээд сууж явах хэмжээний одоо жүжигчин болоод ингэх болов гэдэг тухай надад ям төсөөлөл битээ би жүжигчний тухай мэддэггүй байсан. Нэг л зүйл эргээд харж явах нэг л зүйл намайг хатгсан юм байна гэж боддог байхгүй. Тэрний үгээр гэртээ цойжлогдож үлддэг байсан байхгүй би. Яагаад гэх юм би жоохон одоо ингээд миний мэрэгчлээс нэг тийм хүмүүс ингээд жүжигчний мэрэгжлийг аюу ингээд нүүрэмгий те аюу галтай одоо анги дотроо ингээд аюу гоё онгоо ярьдаг мардаг хүүхдүүдийг энэ жүжигчин болно гэж яриад байдаг шүү дээ. Миний хувийн үндсэн байдал бол ерөөсөө тийм биш байхгүй. Би бүрэгдүү жоохон ичимхий те хүн магтахаар өөрөө ингээд санаа зовоод байдаг ингээд надад бол жүжигчний одоо ажлаас аюу хол хүндий цагаан шууд зөндөө байдаг байхгүй. Яг тэрнтэй адилхан намайг хүүхэд байх цэцэрлэгт явуулъя гэсэн чинь би ангийнхаа хүүхдүүдтэй тийм ороочгүй ээжиш хүүхдүүдээ сайгаад цэцэрлэгт явахгүй гэсэн байхгүй. Тэгвэл тэр гэртээ чи ингээ бай гэдэг. Тэгээд ингээд ах эгч нар бүгдээрээ өглөө 8 цагт хичээлдээ явна, ээж авч ажилдаа явцгаана. Тэнгүүд би ингээ ганцаараа үлддэг. Тэгэл Монголын радио дуурна шүү дээ. Та залуучууд мэдэхгүй байх Шугамын радио гэж байсан. Тэр нь ингээд 24 цаг, угаа 12 цагт уяагаад өглөө 6 цагт нээгдэн. Тэгээд радионы дугаар сэрдэг. Тэгээд тэрүүгээр ингээд сонгодог хөгжмийн цаг гэдэг аймаар хүнд хөгжмөд явж эхэлдэг байсан байхгүй. Тэр яагаад тэгж таардаг байсан тий. Тэгээд нөгөө өглөө 7 цагт хичээлтэй 8 цагт хичээлтэй хүмүүс явах чинь нар мандааг байхад чинь би ганцаараа үлдэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хөгжимч ороод ирнэ те. Тэгэл хүнчлээ толгойд өөрийн өмрөн шүү дээ. Тэр чинь автоматар дандаа асаалттай байна. Радио бол. Тэгэл ингээл заа нэг хулгайч ороод ирлээ. За наашлаа л да. За наашлаа. Одоо ч алфа хаа алфа. Тэгэл нөгөө төсөөлөл явчихна. Түмэн шид өглөө болгоны төсөөлөл те. Тэгэл нар мандагууд гайгаа тоглож эхэлнэ те. Бүх аав ээжийнхээ хувцснуудыг гаргаж ирээд сольж өмсөөл тэгээд ганцаараа өгч яхав те. Ястан жинхэнэ цагтаа болоод өвдсөн кинонуудын хэсгээс тоглоод хевснийхаа юм хийгээд тойр шатаар өгсөж байгаа юм болж зүгээр тойрж алхаар зүрсэн төмөн юм болж байгаа байхгүй. Тэгээд нэг үүрэг алба байсан надад. Тэрний үгээр нөгөө би гэрээ сахдаг болохоор айлууд мэдтсэн. Тэгээд тухайн үед айлууд ингээд нөгөө явхдаа өөр хүн ирэн шүүгээд нөгөө цойжилдаг түлхүүрүүд их байсан учраас түлхүүрээ манад үлдээдэг байсан байхгүй. Манад явхдаа надад үлдээж байгаа шүү дээ чинь. Хэмбэг түлхүүр үлдээх юм их одоо хаалга тайлаарай. За гэд. За нэг өдөр хүн ирж магадгүй шүү. Тэгнэ тэг ямар хуу царайд өстэй хүн ирэх юм. Тийм үү. За гэд. Ингээд нөгөө нэг айлуудыг түлхүүр ич би авч үлдэнэ. Тэгэл цонхон дээр суугастаа шүү дээ. Тэгэл өдөр хүрчээл хэмбэг гэдэг түлхүүр авахсын тэдэн номерын түлхүүр авахсын цонхон дээр өрөөд царай гэж харъя. Жоох юм байж цэцэлгүй. Гайга царайтай юм байна. Ингээд өгчдөг тийм. Ингээд нэг жижүүр хийгээд тэгээд ингээд цаашаа явсан зүйл маань юу гэхээр ээж маань нэг өдөр манад нэг настай хүн хөдөөний ээж хамаатан ирчээд оройн ирэхт нь өш танад нэг жүжигчин байна гэсэн гинлээ. Тэгсэн чинь ээж санаа зовоод ямар жүжигчин ирсэн бол яасан болоо гэсэн чинь гүг би өдөр ирээд ингээд зүгээр унтчих та харсч хүүхдээ чинь тоглож байгааг харлаа. Ямар сони юм би ганцаараа л жүжигсэн юм байх. Энэ яг жүжигчин болно гэдээ ээж хэлсэн гинлээ л дээ. Тэгин тэр нь хөөрхийн нөгөө нэг сайн талдч муу тал байдаг гэдэгтэй адилхан тий. Би нэг цойжлогдож үлдсэн хөөрхий тэгэл дүмбигээл гэртээ суухгүй байсан юм байна л та. Тэгэл тоглоол өөрийгөө яаж яхад нь магадгүй энэ жүжигчний нэг тийм суур юм надад тогтсон. Тэр гэртээ шаашигдаг байсан гэсэн хөө бидний шигтэй болсон юм гайхалтай жүжигчин болсон нь одоо туйлаас их баярлж байна. Араас чинь ингээ бид нар бас яадаг. Ер нь гэхдээ одоо хүүхдийн ордонд орсон ч гэсэн та нарын одоо домог түүх гэж байдаг. Би одоо соёл урлагийн сургуульд орж байхад л одоо хаглууд оёо гэл ингээл та нарын домог түүх байсан. Тэгээд би таныг тэр нөгөө тэр гоё түүхээ яаж гэж хүсэж байна л та. Та нар нэг хүүхдийн ордонд байхдаа бөөнөрөө нэг эрдэнэтрүү тоглолтоор явдаг түүхээ. Тэр ихтэй аймаар юм болсон байхгүй юу? Зүгээр хүүхдүүд байсандаа би одоо эргээ харахад нэг тийм залуу гавард гэдэг шиг те 8 хүү байсан байхгүй. Тэд нар маань өөрсдөө хүүхдийн ордонд тоглолт хийдэг болж таараад тоглолт хийсэн бид нар. Угаасаа
хүүхдийн ордны драмын дуулангийнх нь тоглолт хийдэг байсан. Инээд гэдэг яг энэ хошуурлын театр гарахаас өмнөх тоглолтууд яг тэр шиг тоглолтууд хийгээд бид нар чинь програмтай болсон байсан. Тэгж ярьж хошуурлын театрын тэр анхны шовломыг хүүхдийн ордны та нарын хийдэг байсан тэр одоо юунаас санаачилсан ч гэж ярьдаг шүү тийм. Ер нь бол тэр үед талигч одоо болцсон юм да жамин гэж бас хүүхд ирнэ бидрийг найруулдаг байсан. Тэр мундаг залуу байсан. Тэгээд бид нар чинь ингээд юутай болцсон. Өөрс програмтай болцсон. Тэнгүүтээ Эрдэнэт рүү явж тоглоё гэхэлэр Эрдэнэтийг үзсэн хүн байхгүй. Эрдэнэт гэж ямар газар байдаг гэсэн чинь зам нь ийм газар байдаг юм гээл тийшээ. Бараг Нью-Йорк шиг юм ярихгүй юу. Даваа явцгаая гээл те. Тэгээд бүгдээрээ тэр үед хүүхдийн ордны кастнаас сая төгрөгийн билет авал яах вэ? Тэрийг зарах гэдэг шүү дээ. Саятан болох нь. Тэгээ нөгөөдгийг аваад тэгсэн ирнэ хармаанд нь сохор зоосч байхгүй. Богоон туулаад л орцоолоо бүгдээрээ. Тэгэл Эрдэнэт рүүгээ тоглолтоор явж байгаа. Тэгээд богоон туулаад явна гэдэг чинь билет шалгах. Билет шалгагч ирэхэд нь чамдаамны нөхрөө орчдөг байхгүй. Тэгээд жижиг биетэй хүүхдүүд болохоор гуруулаа ингээд чамдаамны юу руу орчингууд чинь харагдахгүй шүү дээ. Наагур дортой юм тавьчихна. Тэгэл билет шалгаад гарсны дараа нөгөөдөл чинь буугаад ирнэ. Тэгэл Эрдэнэтэд очлоо. Тэгээд тоглолт хийх гэсэн чинь хүүхдийн театр нь тоглолт заал гаргаж өгөөгээд тэгээ бид нар сэлгэж очт бодолд байрлахгүй юу. Гэхдээ бид нар тоглолтынхаа орлогоноос төлбөрийг чинь төлөөгөөд бүтэн коридор авчихгүй юу. Нэг нь нэгээрээ хоёр нь хоёроор ингээд бүтэн коридорын бүх хөрөөг нь аваад тэгээд хоолны газар нь хоол идэх байгаа. Төлбөрөө яаж төлөхөөс тоглолтоос төлөш юу яриад байгаа юм бэ та нар чинь тоглолтны мөнгөөс өгч штэ. Гэлтэнгүү за гэл тэгэл тэгсэн чинь тоглолт эхэлсэн чинь урталд ингээд нэгдүгээр игнэнд дан цэцэрлэгийн хүүхдүүд арын игнэд нэг тийм театрт ажиллаж байсан хүмүүс найз нөхдийн ардлын игнэд нэг хитгэн хүн. Тэгэл голд нь хов болсон. Тэгэл хөшиг нээсэн чинь палхайл явцсан. Сэлэнгийнхаа өрийг яана, хоолныхаа өрийг яана. Ер нь яаж буцснаа гэж бодогдол явж байгаа байхгүй. Тэгэл тоглолт дууссан л да. Тэгэл шатцсан. За тэгсэн чинь нөгөө сэлэг жатж уурлахгүй яах юм бэ чинь. Тоглолтын битчихэж байгаа юм чи тэ. Тэнгүүд бидний шиг өрөөнөөс гарангуудаа 2 өрөөнд нийлүүлэл оруулчлаа. 8-9 юм нийлүүлэл орлоо. Тэгээ гаргадгүй төлбөрөө хийчихээд хоолны газар бүр хайлаач чарахгүй байна. Тэгэл ерөөсө 3 хоног карантины усаар хооллоо. Яа. Юу ч хийдсэнгүй. Хонхны баяр болоод байна гэдэг нь радиогоор нөгөө шугамын хараад байгаарч яваад байна. Тэдгээр цоолын тэдгээр ангийн хүүхдүүд төгсөлтийн баяраа хийж байна гэсэн чинь бид нар 10 дугаар анги төгсөх гээд идэг. Хонхны баяр хийгээд идэг хотод бид нар тэр чинь хоригдсон ингэ байгаад идэг. Одоо яана гэж бодоод байж байхгүй. Тэгсэн чинь айзам хоёр хамтлаг тоглолтоор хүрээд ирлээ. За тэгэхээр нэг тийм юу бид нар нэг баларцсан гэдгийг мэдтгэхийг хүсээгүй. Өө сайн байцгаана ахнар махнар гэл хөгжмөж зөөлтч өгөөл те. Тэгээд тэгсэн чинь банзан гитараа өгж байгаа ч гэл гитар метараар нь тоглоол те ингээл байжлаа. Тэгсэн чинь үлсэд болтгүй. Тэгсэн чинь манай хин чимтэй банзан гитар нь 2 удаа борцгоор соличоод үрээд ирлээ. Тэгэл одоо яана гэдэг тэгээд хүний гитар ингэж буруудаа гэсэн ирнэл борцгийг хийгээд байгаа. Тэгсэн тоглолт нэг их болсон чинь гитар өгөөч юм навснуудаа хүүхдийн ордны идэ гэдгсэн чинь одоо анаас оронд нь хотод очиод гитар авч өгье гэсэн. Тэгээ оронд бид нар яах вэ гэсэн чинь дүүл таана тоглолтын дээр ритмтэй нэг дуу байгаа. Тэрэн дээр бүжиглж чадах уу гэж. Чадна гэлээ. Тэгсэн чинь за тэгвэл бүжгээ бэлдээчих гээд хөгжмийн сонсоход кассетэн дээр сонсоод тэнгуүтэн тэгсэн чинь бидний бүжиглдэг нэг рэп бүжигтэй ер нь төхөн ритмтэй юм байна. Тэгэхээр нэг ийм бүжигтэй. Тэгээд аглуу одхуу гэж хүү байсан. Тэгээ би ингээ гуруула бүжиглэх болсон чинь ингээ бөмбөрний хоёр талд ингээ хоёр-хоёроор гарч ирэн нэг дутаад байна гэсэн чинь эндхийн нэг тайзны ажилтан хөгжмийн зөөдөг техникч залуу нь би бүжигийн дуртай шүү дээ. Би бүжиглэх гэчихгүй юу. Ингээд дөрөв болчлаа манай хамтлаг. Тэгээд дөрвөлээ коридортоо бэлдэж жагаад тэгээд нөгөө ритмтэй хөгжим чи явахгүй юу. Тэгээд бид хоёр талаас гарч ирлээ. Бүжгээ хийлээ дээ. Рэпэ бүжиглээ ерөөсөө юм. Тэгээ бид гурав болохоор бэлдэжсэн болохоор ансамбл яваад байгаа байхгүй. Энэ хажуудлын шинээр орж исэн шин таваарш нөгөө сүүлд орж исэн болохоор бүжгээ авдаад байгаа байхгүй. Тэгэл ингээд яг миний хажууд зогссон гэсэн чинь нөгөө алдсан хүн чинь бас банддсан байж тээ тий. Тэгснээр ингээл өөр юм импровизац хийж эхлэхгүй юу нөгөө бүжгээрээ тий. Тэгэл тэгсэн чинь за энэс ганцаараа шааж гэж энэ дагж одоо би бүжгээ хийгээл байла. Тэгсэн чинь нөгөө чинь нэг ингээд харсан чинь хөлөө ингээд соливж байгаа харагдаж байна. Яах ч юм бол доо гэж тэр их хорн бодогдлоо би. Тэгсэн чинь нөгөө бандсандаа ингэж эргэж хөшөглөө заа юу. Хөлөө ингээд миний толгоон дээгүүр ингэж гаргая гэж бодсон юм байна. Зүгээр бодсон юм байна шүү. Зүгээр бодсон юм байна. Гэтэ үндэ өөрийнхөө сонголтыг мэдж байгаа мó бас мэдэхгүй тий. Тэгээд ингээд ингэсэн юм ч одоо яах вэ тий? Эргэн шүү дээ мэдээж. Эргээд ингээ харсан чи тэр үеийн мод нэг юм пүүзнийх нь ингээ хилэн гарцсан юм мод өргөн өмчээс нэг юм хилэн гарсан пүүз нүүрлүүд өгч явна. Ирээд бүжгийн дундуур энэ бүжгийн дундуур юу вэ гэж бодлоо. Чи удаа шиг харагддаг юм байл шүү дээ стом мош маягтай. Нэг хилэн гарсан пүүз явсаар байгаад урлаан нүүрлүүд тогтсон юм. Би ингээ хоошоо самжунаад бөмбөрийн нураацсан.
Нөгөө ингэжсэн ирээдүйд бөмбөр нууц. Ирээдүйн ч байдгүй, дууч байдгүй. Тэгэл тэгсэн чинь нөгөө үзэгчид чинь иргэн өсөж байна. Бист амар ицсэн байхгүй. Бөмбөр нураагаад унтсан байдаг. Дуун зогсцсон тий. Нөгөө нэг юм хажууд нь гөлийгээ зогсож зодтолдоод орсон тийшээ гөлөөс рүү. Тэгэл хүмүүс инээлдэл байсан битэр тэр чинь зодтолдоод байсан. Тэгээд яах. Оюутан залуучуудад ялангуяа их сургамжтай гэдэг юм уу соёл дуугараа дамжуулж цаадуулчих соёл сурах хэрэгтэй тий. Тэр нь гэх юм бол би нөгөө Steve Wonder-ийн I just called to say I love you. Ягаад тоглож байгааг бол би таныг тэр орчуулгын гой тайлбарж ярих чинь ардталтай Стив юуг нь нөгөө орчуулгын үгийг гаргаад байна. Оо за. Энэ доо цаанаа дандаа соёл яваад идэг. Зүгээр нэг зөвхөн нэг тийм хайртай гэж хэлэх гэж задлуулаад гэсэн санаа штэ. Гэхдээ тийм ч баяр биш, ийм ч баяр биш, ийм баяр биш, ийм баяр биш гэд 1 2 3 гэд сар болгоомд тохиодог хамгийн чухал өдрүүдийг тэр биш гэд чийгж байгаа. Тэгэхдээ тийм баяр биш ч гэсэн би чам руу залгалаа. Ягаад гэвэл би чамд хайртай гэж хэлэх гэсэн юм аа гэсэн тийм утгатаад. Тэгэхдээ тийм баяр биш, тийм дурсгалт өдөр биш гэж байгаанууд нь дандаа тийм соёлын их нарийн яваад идэв. Нөө Summer High гэх тийм Summer High гэхээр одоо нөгөө зуны хамгийн урт өдөр Summer High гэдэг байна. Тэр нэг чухал өдөр байна. Нөө Harvest Moon Harvest ургацын сар биш тэр Harvest Moon гэхэлэр чинь тэр нөгөө барууны ургацын соёлтой улсуудад тэр гарч байгаа хамгийн сүүлчийн том их гэрэлтэй тэргэл сар. Тэр тэргэл сарны туяанд ажил хөдөлмөрлөө хийж ургацаа хурааж дуустдаг учраас тэр их чухал байж идэв. Тэр биш одоо тог байхгүйсэн учраас хамгийн том мөнээр л одоо тий тэгэж явна. Тэгээ Nolibra San гэдэг чинь тий Nolibra San жинлүүрийн ордны нар бишээ гэдэг. Жинлүүрийн ордон дээр чинь нөгөө өдөр шин тэнцдэг, тэнцвэр, шодрог ёс гэдэг юм уу. Ийм ингээд санаанууд ингээд яваад байгаа. За тэгээ энийг орчуулнаа. Гэхдээ тэгээ түрүүч шиг нөгөө юу их гоё орчуулмаар байдаг. Тэгсэн мөртлөө бас үннийг нь баримаар байдаг тийм ээ. Тэгээд орчуулсан. Нэг бадаг хоёр удаа ч юм уу явах. Зүн бэлгийн учрал шинэ оны баяр биш. Зүрхэн чихэр нэгэндээ дуртгах гэгэн хайрын өдөр биш. Ялгуун хаврын шинийг нэгэн яруу дууны дугаарч биш. Яг л бусад өдрийн адил жирийн л нэг өдөр билээ л. Зөөлөн бороо 4 сар цэцэг дэлгэрэх цаг биш. Зүрх нийлж заяа холбох 6 сарын хорин биш. Аргагүй үнэн гэж яах ч аргагүй юм а. Анхил чамда 3 үг хэлэлгүй гориг үнэ. За дахилтан тэгээ ингэж байна. Хайртай гэдгийг хэлью гэж л залгалаа. I just called to say I love you тий. Хамгаас илүү чамайгаал гэдгээ дуулга юу хэмээн залгалаа. Чанад зүрхнийхэн гүнээс 3 үг хэлье. Чамдан би хайртай гэсэн. I love you. Тэгээ энэ гадаад үгийн одоо үгийг монгол болгож орчуулна гэдэг бас ингээд сая хэлний баялаг бядын тухайг ярьж байгаа. Тэгэхээр гадаа монгол үгийн бүтц чи угаасаа юм байгальтай байдаг гэж та надад бас ярьж өгчсэн шүү дээ. Гадаад хэл монгол үг хоёрын тэрэн дээр юу одоо нөгөө өөр үгээс ялангуяа нөгөө бүтцэн өөр хоёр хэлээс орчуулахад илүү хэцүү л дээ. Яг гэвэл энэхүү Европ хэлнүүд чинь үйл үг нь урдаа байдаг тийм ээ. А монгол хэлний болохоор үйл үг нь ардаа байдаг. Тэгээ энэ ийм орчуулга хийхэд яг шууд тарахгүй мөртөө тэрийг зөвийг нь олох хэрэгтэй. Тэгээ тэр бүтцээс болж сэтгэл зүйн их сонирхолтой ялгаанууд гарна. Ярилцж байгаа хүнийхээ хувьд өөр ааш хараншин гарах тийм хэв маягийг нь хэлэн дөрөв бүтээгээд гэж байна. Одоо жишээлбэл одоо монгол хэлч одоо үйл үг нь хамгийн ардаа байгаа шүү дээ. Би нэг хэл шинжээч Шикагогийн нэг хэл шинжээч оюутанд монгол хэл заадаг гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөг чинь надад гомдол тавьж ирсэн. А энэ танаа монгол хэлсдэг төвхтэй маш хэцүү шүү гэдэг. Яасан гэсэн чинь үйл үг нь хамгийн ардаа. Ялангуяа тийм удаан ярьдаг хүнийг сонсох их хэцүү гинэ. Би өчигдөр годамжинд цэцгээг гэдэг. Тэгээ нөгөөд чинь ингээд сонсож байгаа зүудээ нөгөө англи Америк хэлсэн шүү дээ. Killed or kissed гэдэг. үнсэн юм алсан юм уу? Чи тэр цэцгээгээ үнсэн юм алсан юм уу? Яасан те? Хүлээгээд байдаг. Тэгээ танаа ялч яад ингээд бид удаан бодгоо асуусан чи. Бид нар чинь үнсэн юм уу, хүүхэлсэн юм уу гэдэг эхлээ хэлцдэг. Killed. Тэгээ араас нь хэнийг, хизээ, хаа нэг ингээд явахаар болдог гинэ. Тий? Тэгээ тэрнээс чинь болж бас монгол хүний сэтгэлгээнд ямар сонирхолтой зүйл ажиглагдах вэ гэхээр тэр хамгийн чухал үйл үг чинь хамгийн ардаа байгаа юм чинь хүний яриаг заавал дуустал сонсох хэрэгтэй байхгүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал, өгүүлбэрийн бүтэн сонс. Юу гэсэн чинь тий. Тэгээд сурахад ялгаа байдаг гэдэг чинь this is table гэдэг чинь. Тий, одоо тэгээд хамгийн анхан шатны бүтэц дотор нь хүний философи сэтгэлгээг хөгжүүлэх тийм хэл сэтгэхгүй хоёр чинь нэг
цаасны хоёр тал гэж үздэг. Хиллийг нь урахтай сэтгэхүйг нь урахгүйгээр нэг цаасыг урж болохгүй шүү дээ, тий. Тэгэж үздэг. За жишээлх юм бол дэлхийн нийтэд хоёр янзын хил байгаа юм л да. Энэ Маргарет Мид гэж нэг Америкийн шинжээчин судалгаагаар бүр батлагдсан зүйл шүү. Тэр хоёр янзын хил юу гэхээр аливаа юмыг тодорхойлохдоо хамгийн анхны хэлж байгаа бүтц нь this is the table гэдэг тийм хэл байдаг. Нөгөөх нь болохоор энийг ширээ гэдэг үгтэй хэлдэг. Өөрийгөө танилцуулахдаа I am саруул гэдэг бүтцтэй хэл байдаг. Намайг саруул гэдэг нь хамгийн анхны шатны бүтц. Монгол хэлнийх нь болохоор намайг саруул гэдэг энийг ширээ гэдэг тэр бүтц нь баггүй. Чин хамгийн анх төрөөл хэлд орохдоо this is the table гэдэг бүтц ингээд орчих тэр үг ингээд хайрцаг орчдөг байна л да. Тэгэхээр шинэ гадаад хэл сурах гэхээр хэцүү. This is the table юм чинь. Ширээ гэдэг нь орж ирэхэд хэцүү байхгүй. Энийг ширээ гэдэг бүтцтэй хэлчинд хувирахад их амархан. Энийг монголоор ширээ гэдэг болохоос биш. Цаана энийг англиар гэдэг юм бол table гэдэг урталтай тэр бүтц нь нээлттэй. Арталтай гэдэг үг чинь өөрөө их сонирхолтой гэж хэлдэг, гэж дууддаг, гэж нэрлэдэг. Бүр нарийн дээр ярих юм бол намайг саруул гэдэг чинь би яг саруул би ер нь хий юм бэ гэдгийг нээлттэй төрчих واخгүй. Намайг миний ээж аав саруул гэдэг болохоос миний найзууд намайг хинт гэдэг. Намайг саруул. Би юундээ хамгийн их баярлж исэн мөчүүд ч яг ямар мөчүүд байдаг. Үнэхээр дахин бодоход гэж дүүрдэг те. Энэ хүн ч бас ийм сайхан хангал шүү гэдэг тийм мэдрэмжүүдээс гоё бүгдээрээ ярьцгаа хөрслүүлэл. Тэртээ 2003 онд тэртээ би нөгөө сойс төгсгчлээ урд жил нь аав ээж хоёроо алдаад. Тэгээ хүн чинь их залуургүй жолоог болчихдөг юм л шүү дээ. Тэгэл ерөөсөө нөгөө Монголын хамгийн шилдэг оюутан болоод. Тэгээ ерөнхий сайдаас баахан шагналаа. Их өндөр хэмжээний шагналаа. Тэгээ сургууль дээр ороод нөгөө бурхны ундаанаас сургуулийн тэр ойр орчимд найз нөхдүүдтэйгээ сагад бариад одоо бас би тоож байгаа юм байл гэдэг байна. Тэгээ нөгөө гадаа гарахаар бүх хүн таниад идэг. Тэр ихний нэг бүх хүн таньж байгаа мэдрэмж гэдэг ч өөрөө юм л. Эхэндээ их гоё байж байгаа сүүл рүү ингээд нэг цухалдаад байгаа юм шиг. Эсвэл нэг ингээд томормоор ч юм шиг санагдаад. Энгөөгөл таньж энэ да. Энэ л жавхлан шүү дээ. Тэгээд яг тэр нэг тийм педилтийн ирэн үеин дээр бөөн зодон хийгээд тэгээ сургуулиас 17 или 27 хүүхэдтэй зодолцсон ихэнхийн зодсон хэрэгтэй. Болгоомжтой харьцахгүй 13 дугаар 100 муунд байсан бол эвгүй жанжин болохоор биш. Би тэгээ бодсон. Гэхдээ би нэр яг байлдах юм бол үнээр амар байлдах юм байна л гэж бодсон. Нэр нэг Чингис хааны нэг зэрэг 1000 хүнтэй тэнцчихээ. Над бол нэг 27 17 хүн бол нэг сони биш юм байна л гэж. Та нар энэ өөрсдөө дээр чинь ч гэсэн тийм байгаа заа юу энэ эцэг дээдсэн юм бол байгаа гэж би бол тэн дээр нотлсон. Тэгээд тэр нэг амар айхтай бахархалтай зүйл биш л дээ. Тэгээд нөгөө сургуулиас хөөгдөхөр бол тэр сургуулийн тэр хаалга чинь шилэн байсан байхгүй. Тэр чигээр нь хагалсан байсан. Тэр чи одоо айхтар юм болж байгаа зү. Дээр тэр ангиудын цонхнууд бол нэлээд олон ангийн цонх харсан байсан. Тэгэл би ер нь баг яаж энэ буулгаад нөгөө талд нь гаргах маачаагүй тэр гисэн юм бодоо. Тэгээд тэр чинь өглөө 10 цагт багш нар ирнэ штэ. Тэр чинь орой болж байгаа үйл явдал штэ. Тэгэл би ийм бужигнуулаад харьяал унтцсан юм шиг. Тэгсэн чи өглөө нөгөө сургууль руу дөхөөд ингээд үдээс хоошх нь босч байгаа ш. Тэр чи ингээд очиод ингээд харсан чи сургуулийн шилэг хагарсан шилнүүд бүгдийг шилцсэн байсан. Тэгсэн чинь энэ хүн очиод нөгөө манай сургуультай чи 100 ойл айхтар ойрхон шүү дээ тийм. Би чадангуудыг асраад амар олон хүн асраад бүгдийг нь язлцсан. Тэр энэ анхны барилгын асуудал эндээс ихсэн та. Барилгын одоо гараа тийчээс орох хэлжтэй гэж. Тэгэл одоо цонх шиллээд. Тэгээ тэр соёл урлагийн сургуулийн тэр эрдэмтэн багш нар одоо миний нөгөө бичгийн чадвар их одоо нөгөө зохиолч аавтаа болохоор өөр юм шиг байна. Тэгээд аав ээж маань ингэ заавал намайг сургуулиа төгсөөрэй гэж захиж үлдээсэн юм а гэдэг. Тэгээ ингээд тэрийгэ бичээд өгсөн чинь багш нар ингээд тойроод ингээд уншаал. Тэгэл зарим нь ингээд эмхтэй голдуунд ингээд ихэнх нь уйлаал ингээд. Тэгээ би дотроо бол за би айхтар бичгийн чадвартай хүн байна да. Арайч хөгчихгүй шиг бодлоо гэдэг. Тэгсэн чинь ерөөсө хөөхөр шидэд. Тэгсэн чинь хайд багш орж ирсэн ээ.
Энэ нөхрийг би 7 хоног хайсан. Тэгээд энэ тамны энэ наа чи аав ээжигээ бас алдаад энийг хүнд нэг ийм үе байдгийм аа энэ гэдэг. Тэгээд намайг над руу зааснаа. Али шууд гарчээ гэдэг. Тэгэл багш хэлсэн гэлээ. Тэр үгэн дээр би тогтсон юм билээ. Энэ хүүхдийг хөөвэл за би одоо энэ сургуулийг анх байгуулсан юм доо. Ер нь нэг утгана. Тэгээд манад нэг муу төгөлдөр хуур байгаад энэ бит хоёр болох байлгүй гэж. Тэгэхээр нэг надад нэг тийм тэр багш хүний нэг шав те. Тэр айхтар залуургүй явсан тэр зүйлийг л тэр хүн гэл тэр үед л зогсоосон. Тэгэл сургуулиа төгссөн. Тэгэл тэр цонх шилсэн. Үчин яагаад гэвэл тэр цонх шилжсэн үйл явдал багшийн тэр тал талаас ингээд надад энэ цаанаас илгээгдсэн хүмүүс байгаад шүү дээ. Тэр тухайн үед бол надад бүр хамгийн дээд зэгтээ хүрч исэн айхтар энд ч ярьж байгаагүй зүйл бол би энэ хар хоригны гүүрүү шүү дээ. Нэг юм нэг дээр нэг шат байдаг шүү дээ. Тэр ер нь нэг баригдаад удаагүй байсан баха. Би тэрэн дээрээс өсрий гэж бодчихсон шүү дээ. Тэр чинь ингээд нэг хүн хин хаашаа хандхаа мэдгүй. Тэгэл яг өсрөх гээл зогсож ирсэн чинь яг над руу гэл хэлсэн. Өглөө нэг 10 цагийн үед байсан. Чи ингээл дуусч байгаа. Чи гоё аав ээжтэй үжиж ингээл ялагдчихж байгаа юм. Тэгэл одоо тэр өсрөх гэжсэн би болол тэгэл өнөөдөр ингээл энэ танаа нэвтрүүлэгт орж ин та. Одоо онгоцоо байсныг нөхөж битүүлж өгсөн хүн. Тэр үед тухайн үед л одоо баясгаланд маш их баярлж ирсэн баг. Таны амьдралагч бас сайхан бит дүүргэж өгсөн байх шүү. Тэр бас үнэхээр багшийн хайр. Баясагийн хайр. Энэ олон ард түмний хайр инэрлийг яаж даахаа ойлгосон яг тэр мөч болсон. Үнэхээр гоё түүхүүд нэг баясагийн хувьд. Зэ ойлгохгүй л ардна гэх юм шүү. Нэг ихэлжүүл тэгээ явчих гаддаг. Хаалтж унаа. Гүргэн дуудаад нөгөө юм дандуургаар гарч яваад бүр аюул болох юм. Ээжигээ алдаад одоо нүдэ нэгтлийн хорвоо дээр нүдэ нэгтлийн ээж минь байсан. Тэгээд ээжтэйгээ өссөн би чинь. Тэгээ ээжигээ алдаад маш том юм орон зай надад үүссэн хов хоосон тийм. Тэгээ тэр үед ангийнхантай одоо ажил явдал дээр жохоо маань ирсэн. Тэгээд маргааш өглөө нь ээжигээ гаргах гад яг цуваа толголоод ингээ явж исэн чинь жохоо бүр төрүүлж очиод ээж тэрийг өмнөөс тосч авсан. Хитл маш их байсан. Тэгээ одоо нэг бяцхан юм мөслөг энэ дотор байсан бол хайлсан тухай үед. Тэгээ одоо мөс мөнхөө шигийг харсан да. Вау, үнэхээр. Яг хайлуулсан, баярлуулангаа хайлуулсан тийм агшин болсон да. Тийм, ер нь гэхдээ одоо ингээд хүн чинь ингээд өөрийн гэсэн хайрын хэлнүүдэд одоо бие бинийгээ хайрлахад тэгж хайрлаж байгааг нь харахаар их дүүрэн сайхан болд юм да гэж одоо ингээд хань жил болсон хүмүүсийн үед манай баясаас тэг ярьж байсан юунд дуртай байлээ гээл те. Намайг нэг жахаа нэг тэгж их гоё яадаг гэд. Нөгөө яг өөрийнхөө биеэр үйлдэлээр хүнийг баярлуулах чи их гоё байдаг шүү дээ. Одоо жохоо маань одоо жишээ би жишээл өвчүүнд их дуртай юм баггүй. Бараг ганцаараа бүтүүч өччих гэдэг. Өөрөө гоё хэрвслаад, хуухлаад, чанаад, зүсээд өдр өхөр их гоё байдаг. Тэр над хамгийн гоё мэдрэмж байдаг. Тэр өөрөө галаар одоо хуухалж эхлэхээс эхлээд аманд ортол жинхэнэ хайрын гал тэр жигтэй шингэсэн зоог байдаг. Өвчөөг минь чанаачаа гэсэн чи өөрөө чанаасан. Яс нэг лайв үзчихсэн чинь ярэ өвчүүдээ сууж чаддаг шээ. Ичээд байгаа мó гэж. Тоглож ийн гэж бодсон. Ингээд идчихсэн. Шууд харалцсан. Гинт хийждэггүй шүү дээ.